Сайн байцгаана уу? Finally. Ариун зулын Ryan Ариун зул хоёрын гэрийн том өрөөнөөс бичиж байна дугаараа. Бичилж байна. Ойр дуулцаагүй юм байна тий. Бид хоёр ч ойр дуулцаагүй юм байна. Тий. Сонсогчдтойгоо ч уулзаагүй юм байна. Би нөгөө нэг фейлцэн нэг дугаар хийгээгүй юу? Ингээ хоёр микрофон хоорондоо гэдэг. Гэхдээ ингээ бичиж байгаа ч юу ч сонсогддог байхгүй. Тэр нэг сонгуулийн тухай тий. Сонгуулийн тухай уг нь амар хэрэгтэй юм яриад байгаа болтой суугаад байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэгээд амар сонио техникийн ариун зул байхгүй болчхоор л би тэгээд ганцаараа нэг ямар нэгэн бүтлгүй юм хийдэг. Гэхдээ бас хичээдэг гэж. Дугаараа таслахгүй гэж хэрэндээ хичээдэг. Тэгэл ямар нэгэн бүтлгүй юм болдог. Ингээ бандсандаа оруулдаг. Гэхдээ аягүй ихтэй дугаарууд маань орсон. Тэгсэн. Тэгээ playtime-ийн маань дугаар бас яг вэ бас хүмүүст хүрчлэх шиг лээ тий. Тэгээд дурсан жимээ чинь тий. Харин тий. Бас тэгтээ playtime-ийн дугаар надаа мэдгүй live бичих надад л амар сонирн байсан. Надад бас амар эвгүй байсан. Харин тий. Тэгээ нэг юм сонио ингээ заримдаа ингээ миний яраг хинт сонсохгүй байгаа юм шиг санагдаад чи сонсохгүй юм шиг санагдаад би яг үндэ сонсоогүй шиг. Ингээ чам руу харахаар чи ингээ тэнд юм lost болцсон царайтай. Тэгээд би үгүй lost болцсон. Тэгээд амар тийм бие бариад тэгээд сонирн байсан. Тэгээд нөгөө нэг одоо жишээ нь эний чи ингээд бичээд болохгүй л эдитл чинь хас чинь ингээд хоёлаа ингээ хамаагүй ярьж байгаа шүү дээ. Тэнд чинь тийм байхгүй. Тэнгүүт ингээд амар үгэн цэгнээд нэг юм сонин. Тийм тэгээд нөгөө минуттай болохлээр нэг бол амар их яриад байгаа юм шиг санагдаж манагдаад санаа зовоод өстэй нэрэ. Тэгээд юу гэж санагдсан ш надаа хэрвээ эрхчил хоёлаа дахиж тийм боломж гарах юм бол нэг юм хагас талдан тэндэ байгаа хүмүүсийг оролцуулсан нэг юм activity нэг юмтай хамтдаа нэг сэдвийн тухай одоо яадаг чинь картны асуулт хариулт тиймэрхүү юмтай тэнгүүтлээ бөөнөрөө суугаад ингээ ярьж барьдаг. Тийм байх юм бол илүү гоё юм байна да гэж хэлсэн шүү. Тийм. Тэгэхгүй тэгээд эн чинь анхны playtime бид хоёр бас анхны live туршлагатай ч хүмүүс байх шүү. Гэтэ гоё исэн тийм ямар ч амар гоё боломж олгосон playtime тэгээд тогтун баясал тийм ваалдаа баярлалаа. Гоё. Тэгээд найзууд бид хоёрыг л таньдаг хүмүүс ирэх байх гэсэн чинь бас танихгүй хүмүүс суужсэн тий. Имерсэр танихгүй хүмүүс байх шүү гэсэн тий. 10-аад танихгүй хүмүүс байсан. Тийм би ингээд нүдэрээ ингээд бүртгээд би мэдгүй Райныг хараад тэгэл заа үгүйс өөрхөн байхгүй байгаа юм байна. Тэгээд юм ярангууд хүмүүс инээлтгэхэр амар зориг орт юм бэлээ. Харин тийм амар дэмжээд тий. Дэмжээд тэгсэн чи амар хөөрхөн санагдаад. Тэгээд яг уу бүр ингээд цаашлаад хэтийн зориг бүр зүгээр яг юм тусдаа ивент хийж болно шүү дээ. Өөр яг зөвхөн яг нөгөө сонсъё гэж зорьсон хүмүүс ирсэн яг нэг юм тал хэсэгт ингээд ярилцвал ари өөр байх тий. Яг playtime чинь амар олон юм зэрэг болоод тэгэл хүмүүс чинь яг жинхэнэ нөгөө хэсэл явж идэв шүү дээ. За энд юу болж чинь. За сонирхолтой байна яваа ял. За энд юу болж чинь. За энд нэг жоох үлдчихэж гэдэг юм. Нэг тийм байсан учраас нэг юм ил хөлч юм шиг надад нэг тийм санагдчихсан. Тийм. Тэгээ хажуутлын тэр юуны чимээ гэж ярьсан чинь нэрээд хажууталд чимээ байгаад байгаа гэмэлт яасан ш нэг сонин. Харин тийм. Би чинь тэгээ бас олон онцсон тэнд чинь. Би бүр ингээ амар anxiety хөдлөөд гинт ирээд гэсэн чи амар ингээл чангууч мөч тэгээ ингээ амар бие барьсан нэг юм яг нэг юм ингээд том өрөөндөө сууж байгаа шиг ялцчих би чаддгүй юм байлээ. Тэгээ чи бие барихлаар амар их нөө хээ гэж инээдэг чи хэлсэн. Ингээд амар awkward дараа тий. Тэгээд яа тэгээ playtime сайхан болсон. Тэрнээс хойш сайхан надсан уу? Сайхан надлаа. Юу хийж наадав та? Лагер дээр гэрийнхэнтэйгээ. Ойрд наадмаар ерөөсөө гэрте байсангүй. Тэгээд энэ жил гэрте байсан чи гоё исэн. Тэгэл хамаатан садан модонтойгоо бөөндөө. Бужигналтаад л. Гоё исэн. Би хөдөө явсан. Тэгээд борлцсон. Түлэгдсэн. Тэгээд төгсний стилээ өөрчилчихсэн. Би нөгөө нэг яг хот руу яг ингээд нөгөө нэг 22-ын товчороо төхөөд яажсэн чинь энд батг гарцсан цаа. Бүр яг ингээд хөдөө зүгээр ойжсэн ингээд хотын бараа харсан чинь энд ингээд би унга хөндөглөө. Яа юу вэ харсан чинь батг гарцсан. Хүлээж байгаа да. Тэг ингээд би чи ингээд байдгаасаа ерөнхийдөө бол байж болохоор борлцсон байгаа нь штэ. Энд чи миний юу гэсэн надаас цагаанч гис. Би миний нуруу харалтаа бүр ингээд. Харин нуруу чи овоод борлцсон байна.
Тэгэнгүүтлээ ингээд нөгөө миний ус чи иймэрхүү урт байгаа. Урт усээ би чи ингээд нөгөө нэг ингэж бүр ийм урт байлуу. Тийм нэлийн ургацсан. Би боож могсон юм чи хөдөө. Тэгээд ингээд нөгөө нэг бондойлгодгороо бондойлгож ороож мороод гингүүт нэг юм сонин бор тэгснэ нэг юм ороохсон амар их хүстэй гэд бодонгууд нэг тэнэг санагдаад хүмүүс хараад бүр өмнөөс чи халууцаад ийм хүнд байдаг уу гэ. Хүнд байдаг уу гэ. Тэг чи юм шиг санагдаад сүлжээтэй олонгууд нь гяс баясараа бичээд баясаа би ингээ хот руу явчихна маргааш чамд цаг байна уу. Хүсээ тариулмаар байна. Тэгээ баясаа дээр очиод амар гой богдхон гэсэн чинь артлын ингээд баг инээс харуулаач камерт. Юу харагдах хаа бэлгүү намайг автлаас Английн гангстер гэсэн. Эвгүй харагдах хаа. Тэгээ дараа нь сторинаас хараараа гэсэн. Сонирхолтой юм байна ингээд нэг сонин. Гоё юм шүү, пүүл юм шүү. Үгүй нэг сонин юм. Миний бодохоор теал юм өстэй байна да гэдэг. Тэрнээс би юм өсөн гэсэн хүмүүс нэг ч одоо мэдрэл удaalцсан бөхөлгүй. Чамаа ингэсэн нэг хүмүүс гайхгүй. Гайхгүй. Тэгээ бүгдээрээ ингээд өчигдрөөс эхлээд амар сонин л нэртэй болчихно. Артлаасаар тий Английн гангстер гэж чих. Тэснэ юу лээ баян Японы баян хүн шиг байна гэсэн шнаа. Тэснэ баян хүний ихнэр шиг байна гэж юу гэсэн гэлээ. Тэгээ сонирхолтой. Ямар ч тааш баян хүн шиг болсон байгаа. Ядчил нөгөө нэг борлцсон болохоор гэртээ байж болох хамгийн цайвар хувцас өмсгөөд тэгээ цагаан подолк мак гэхлээр нөгөө нэг хөдөө баахан юу ятсан дандаа нөгөө нэг шорт подолк гээд тэгээд Кэт юм эсвэл хөл нөцгөн эсвэл уулын гуталтай гэдэг ингээд байгаад таснаа. Хотод ирсэн чинь палаж өмсмөр санагдаад эмгтэлэг тий нэг юм палаж өмсмөр санагдаад бүр ингээд байж чадаад тэгээд хамгийн байж болох цайвар палажаа өмсөж байгаа юм аахгүй. Тэгсэн чинь нэг л ийм өөрөө борлцсон заяа тэр дээрээсээ нэг л ийм бейж бор хүнлэг яа. Тэгэл хэлбэрээ дуудуулж юм да. Хүмүүсээр хэлбэрээ дуудуулах гэж тий. Тэгсэн тэгээ би нэрээ гоё айгу гоё 5 хоног явсан хэрнээ айгу их юм амжуулаад тэгээ айгу гоё амар олон хоног явсан юм шиг санагдсан шүү дээ. Харин тэгээ айгу хол явсан хэрнээ 5 өдөрт айгу их юм амжуулсан юм шүү дээ. Эндээс чинь нөгөө нэг 13-нд нөгөө манай өвөгийн 49 хоногийн хураах байсан байхгүй бид нар. Тэгээд 12-нд хотоос гараад тэгээ замдаа хоноод тэгээ яг 13-нда өдөр амжаад очсон. Тэгээд өвөөгийнхөө хоногийг хураагаад нөгөө нэг мани юрол энтер гээд ном уушах энтер юмнуудаа хийчээ. Тэгээд тэндээ бас ингээл хамаатнуудаараа үейлүүдээр цуглаж байгаа юм бичин бүүндөө байж хагаад тэгээ маргааш өглөө цаашаа яг өвөөгийнхоос цаашаа нэг 120 км юм уу нөгөө аавын чандар хийсгсэн газар байдаг байхгүй. Тэгээд тэнд очиж аавтайгаа уулзаад тэгээд нэг хончоод тэгээд буцаж наашаа өвөөгийнх рүү ирээд тэгээд манай өвөө ч нөгөө нэг багш хүн штэ артын багш хүн шүү дээ. Тэгээд нөгөө сургуулийн утгаараа жинкнээс артын багш штэ яг нөгөө нэг гавьяат багшийн дараа авдаг юу артын багш юм бэлээ. Тэгээд аав гинэ өвөө яг өнгөрөхөөсөө урджилэн жилүү улсаас артын багш гэсэн цол өгсөн байхгүй. Тэгээд сургуулийн урд бид нар нэг юм цэцэрлэгт хүрээл өвөөгийн нэрмжит цэцэрлэгт хүрээл нь төгөл байгуулах гээд тэгээд ер нь мод зоо тарьсан байсан. Тэгээ энэ жил бас манай үеэлүүд юунаас хотоос 25 байсан уу 30 байсан уу суулгацсан гацуу. Тийм нэр нь мод тарьж байгаа гэж ярьсан шүү дээ. Тэгээд нөгөө нэг өмнө нь тарьсан модон зарим нь ургаагүй байвал тэр мэрийг аваад тэгээд бордо мортогоо ингэж хийж шинчлээ. Тэгээд нөгөө нэг 20 30 модоо суулгасан байхгүй. Тэгээ мэрэгэн бит хоёр нэг гацууртай болсон тийм. Тэгээд айгүй юу ягаад амар шарилжтай байсан гэхдээ тэр хэсэг. Тэгээд нөгөө нэг нөхөмхөө амарлаг ухаал усалж муслаад бордо мортогоо хийгээд. Тэгээ яг нөгөө суулгах тэр би бүр ингээд амар олон дараалаад ингээд найтаагаад ингэсэн чи ингээд толгой дүн гэд ингээд толгой эргээд. Яана. Бүр ингээд янгитл ингээд өвдөөд. Тэгээ за би стуучлаар үнэхээр тэцгүй юм байна. Та нар суулгачаараа би ямар ч тэцгүй болсон шин. Тэгээгээс очиод юу яагаад хамар мамраа угаагаад нилээн сайн ус мус угаа. Тэгээд жоохон хөвтөд гагуулж байгаа. Амар харшилт байсан. Тэгэж мод энтер тайраад айгүй 5 хоног гэхэд чинь айгүй хэм хийсэн шүү дээ. Айгүй хэм амжуулчихж байгаа байхгүй. Тэгээд наашлахтаа архангаад нэг хончоо тэгэл хот руу ороод ирсэн. Гоё яваад ирсэн. Гоёс. Гэрээхнээ тэгэл гэл нөгөө наадам болол дуусчингууд утахгүй яг нөгөө намар наадмын дараа намар гэдэг шиг нэг 100 яг дуусч байгаа юм шиг мэдрэмж төрж байна тий. Тэгж जैन тэгээд гэхдээ одоо бас уг нь нэг 8 сард марта алтай 5 богд явж марлаа.
Хүслээр болдог бол. Гэхдээ одоо ажил яах юм байгаа. Тэ. Тэ харж байгаа л болно да. Болохгүй л нөгөө дээр хийдүүл намайхантай аялдаг шигээ 1-2 хоног явчихдаг л тэ. Харин. Хөдөө угаасаа зуны сарч амир богинох юм чинь. Тэ айлж чадхаараа л хөдөө агаарт байгальд майханд тэг бэж ивэл угна. Тэрэ сэтгэл санаанд сайхан юм уу да? Тиймэрхүү сонинтой наадлаа. Тэгэнгүүт одоо яг бид хоёр өнөөдрийн ярих гэж байгаа сэдв бас нэг ер нь жоохон ямар нэг байдлаар жоохон холбогдох юм шүү. Хөдөө байгалаа үүс нөгөө. Тийм. Бид хоёр чинь ойрд ингэж хоёулаа тухтаа сууж дугаар хийгээгүй ямар ч тач нэг хамт дугаараа бичигээд те. Дугаар хийгээгүй бид хоёр хоорондоо нэг уулзаж муулзаж 8 цаг маг яриха болцсон. Уулзаад подкаст аял салдаг заяа. Амар ажил хэр тийм. Битүүр тест подкаст хийсэн шүү найзаагаа алдаад зүгээр юм ажил хэргийн партнер хамтрагчтай болцсон юм шиг болчихлоо. Ярихаар дараагийн дугаар яах юм аах уу гэж ажил ярьж байгаа салбар тэгвэл яах уу. Ийм тийм энтергээл тэгэл салаал тэгэл уулзахаар ингээл дугаар бичиж ингэж ягаал тэгэл дугаараа бичиж дууссан гутлахныг амжуул нэг хоол хамт идчихэл тэгэл дараагийнхаа. Одоо энэ дугаараа биччихээд идэж нэг ганц 2 цагч болтгоо сууя. Тийхүү тий. За гэл бичиж хоёр гэл бичиж та нарыг баяртай гэчээ. Тэгээ бид хоёр гоё юм ярьнаа. Жишээ заваад. Тэгээ бид хоёр нөө юу яриа гэж бодсон юм. Сая нөгөө нэг Рио Тинтогийн цэцэрлэгт хүрээлэн нэгдсэн штэ. Тэгээд айгуу гоё цэцэрлэгт хүрээлэн байсан. Тий айгуу гоё ер нь бол амар гоё санагдсан. Тэгээд ер нь бол ийм хотод цэцэрлэгт хүрээлэнгүүд хаагур байна. Тэгээд ийм цэцэрлэгт хүрээлэн ийм олон нийтийн талбай тухайн хотод ер нь яг ямар хэрэгтэй байдгийг энэ гэсэн талаар санал бодлоо илэрхийлэх гэж боддог. Тийм газрууд одоо хотын соёл болон хотод амьдарч байгаа иргэдийн одоо тийм стрессийн левел мэвэл одоо яаж нөлөөлж ийна. Тэр чинь одоо нэг айгүй эрэг нөлөөтэй байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тэр сэдвэр одоо нэг гал халуун парк дээр дөрүүлүүд тэр тухай ярилцъя гэж бодсон тий. Тэр чинь юу Улаанбаатар парк гэж нэрлэдэг байгаа болов. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн. Тэгээд ингээд бүх юмнуудыг амар гой бодож хийсэн байгаа. Хүүхээр сэтгэл мөнгө яалтчгүй гарсан газар байлээ тий. Тэгээд тэр зөвлөгжүүл тэр мод тарсан байдал тэр замын тэр хоорондоо холбогдож байгаа ингэж тэгж байгаа. Тэгээд тэр хүүхдийн нөгөө би хүүхдэйгээ айгүйх очиж тоглосон. Тэгээд тэр хүүхдийн тоглоомнууд нь дандаа бүр үнэхээр л яг тэр хүүхдийг хөдөлгөх, үсэргэх, гүйлгэх тийм зорилттой байгаа байхгүй. Гулсуур мулсуур гэхээсээ илүү. Нэг амар хөөрхөн нэг юм бамруушны нэг л гулсуур байсан шүү дээ. Тэгэл бусад юмнууд нь ингээл амар хөөрхөн хийцэн. Дандаа л нэг юм авирах, үсрэх, хараах, гүүх. Яг л нөгөө хүүхдүүдэд хэрэгтэй юмнууд тий. Тэгээд тэр чинь ингээд нөгөө нэг хүүхэд тэгэж хөдлөх тусмаа биеийнх нь нөгөө нэг булчин ингээд зүв ажил тэрийгээ дагаад ингээд хүүхдийн тарих хөгжиж идэв. Тэнгүүт Улаанбаатар хотод чинь ингээд гүүгээд явж аваад унахад нэг бол амар цемент эсвэл ингээд гүүгээ явж чадал гинт машин зам энэ гараад ирдэг амар аюултай шүү дээ. Тэнгүүт миний гэхдээ бас жоохон амар гоё газар очисон хэрнээ ядаргаатай нөгөө тийм гарч ирээд ёо ингээд бүхэл бүтэн улсан нийслэл нь те ийм юм хийхгүй байхад ингээд хувийн компани ингээ хийгээд байж байна гэж бодоод жоохон улстай гомдоод харин тийм. Би тэгээ чамайг тэгсэн шүү дээ. Зүгээр enjoy битээ цаадахыг бодоо. Зүгээр парка enjoy эхлээд. Эхлээ үзэн парка гоё ингээд. Тийм. Гэчихэд хүмүүс тэгтээ ихэнх нь л мэдсэн багтай шинэ паркийг. Тэгтээ мдээгүй хүн байх юм бол юу байгаад байгаа нөгөө яг нөгөө хүүхдийн төв парк нөгөө тоглолтог парк тийм алсын харагчтай парк. Тийм алсын харагчтай паркийн яг талбай гэсэн үг шүү дээ. Яг хажууд нь угаасаа яг ертөнцийн зүгээр баруун талд нь. Тийм ертөнцийн зүгээр баруун талд нь инх тавны гүүрнээс яг арталт нь гэсэн үг тийм инх тавны гүүрний. Тийм. Тэгээ одоо тэр чинь угаасаа тэр газар нь ер нь бол дээр үеэс хойш ингээд паркийн талбай гэж байсан шүү дээ. Тэгэхэд амар олон жил яг тэр хэсэг нь одоо нөгөө хувьчлагдах гээд байгаа юм уу яах гээд байгаа нь тодорхойгүй ингээд нэг юм хоосон байгаад идэг байсан. Тэгсэн чинь саяхнаас нэг сүүлийн хэдэн жилийн 2 жилийн өмнөөс болсон юм биш үү? Рио Тинто
худалдаж тэр газрын шууд худалдаж авангуудаа ингээ олон нийт зориулсан олон нийтийн парк болгоно гэд. Шууд тэгэл угаасаа яалтчгүй нөгөө мөнгөтэй газар өөрлөд юм байна гэд. Шууд ингээл төлөлгөөгөө гаргаал тэгэл угаасаа нөгөө мөнгө зөнгөн дээр гацна гэсэн юм байхгүйсэн болохоор шууд төлөлгөөний дагуу бүх юма хийгээл тэгэл сая ашиглалтанд орцсон байгаад байгаа байхгүй тий. Айгуу гоё парк үлээ. Тэгээд уг нь бол ингээд Монгол өөр компаниуд тэр байтугай бас мөнгөтэй л байгаа. Ажиг шиг. Харин уг нь бол мөнгөтэй л байгаа. Улаанбаатар хот ч гэсэн мөнгөтэй л байгаа. Тэнгүүд одоо тэр парк амар гоё юм айгуу олон салбар руу амар олон ингээд нийгэм рүү амар том мессеж цацж байгаа байхгүй тий. За хувийн компани ч гэсэн тий өөрсдийнхөө ашиг орлогоос олон нийтэд одоо ээлтэй юм хийж болдсон шүү, чаддсан шүү гэдэг асар том жишээ харуулчихж байгаа. Тэгснээ за парк гэдэг парк чинь нэг иймэрхүү байдаг шүү тий. Тийм зүгээр нэг пявран хідэн гулсуур биш. Бүр яг тий ийм байх ёстой шүү гэдгийг амар стандартын айгу өндөр болгоо ичиж байгаа тий. Тэгэнгүүт одоо ингээл араас нь за улс нь байна уу эсвэл өөр нэг компани байна уу хийсэн ч тий арай л нэг нэр бодохолгүй тэгээд. Тэгээ уг нь бол одоо энд чинь ингээд ойрхон үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгаа шүү. Тэгээ үндэсний цэцэрлэгт хүрээлэн чинь уг нь одоо ингээд амар олон жил болж шүү. Тэгээ ягаад тэдний мод зод нургах юм бол би нэг юм үндэсний цэцэрлэгт хүрээлэн гайгүй шүү хөрх юмтан. Би гэхдээ үндэсний цэцэрлэгт хүрээлэн орохоор ингээд сон цутрааддаг за шороонд нэг сонин юм. Нэг л юм цутруу. Яг төвс өрөөнд битээ очсон юм. Наангаа гэдэг чинь нэг юм сонин ядраад цутраад нэг юм сонин. Тийм тэр моднууд нь яг уу тарьж байгаа юм билээ. Одоо тарьсаар л байгаа ч гэхдээ угаасаа моднууд чинь яг бүр тийм том мод авчирч суулгахгүй бол тэр чинь угаасаа л 10 20 жилийн дараа л томрно шүү дээ. Тэнгүүд амар олон боцоог бол тарьсан байгаад байгаа юм билээ. Тэгээд юу үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг юм бас нэг төрийн одоо өмч ч юм уу тайшаач мэдхгүй нэг юм төртэй холбоотой нэг юм тэгсэн хэрнээ бас нэг юм би таасан компани ч юм одоо мэдгүй нэг юм яг эзэмшил нэг юм арай нэг өөр л төрөл бий юм шиг байна. Тэгээд уг нь миний бодлоор үндэсний цэцэрлэгт хүрээлэн амар гайгүй. Одоо энэ Rio Tinto-гийн паркаас өмнө тэгэл хүмүүс үндэсний цэцэрлэгт хүрээлэн л ордог гэсэн шүү. Нөгөө гүйдэг талбай. Тэ арай том тий. Тэгээд уг нь гоё ингээд уг нь баг метр квадратаараа байж байгаа юм зүлхэн хөрс мөрс байдаг юм байл шүү дээ. Өөрөө тэгээд хөрсөө ингээд авчаар урагч мургадаг. Жохон тэггүй л нэг сонин би очихоор нэг сонин цутраад тийм аа. Шаамаараа босч басаа. Гүйлтийн талбай малбай нь бол амар хүмүүс бүр амар хэрэгэлдэг шүү дээ. Очихоор ингээ байн хүмүүс гүүж ийн. Саяхан би нэг найзтайгаа орсон чинь мэдхгүй бүр амар баг тамирчид бүр амар гүүгээд байсан ч гэж. Тэгээд тий амар гүүгээд байсан. Тэгэнгүүтээ нөгөө юу юм шиг байна. Одоо нэг юм бас нэг төр мөртэй холбоотой болохоор ингээд нийслэлийн төлөвлөлтөнд ингээл бажт мөнгө төгрөгийг оруулаад тэгээл ингээл хэдэн жилээр төлөвлөл ингээл явдаг юм шиг байна. Тэгээ би бас цэцэрлэгт хүрээлэнгээ өмөрнөө. Тэр чинь бас нэг гэрээс жоохон хол болохоор бас нэг хийхэрдгүү. Тэгээ ирэхээрээ цутарна. Тэгээ үүдэнд нь яг тэр нөхөн нэг юм сонин шаармаар хагалж магалдаг. Тийм яг тэр үүдний хэсэгт нэг амар юмнууд муутай амар сонин нэг юм. Харин тийм. Хачаач юмнууд ингээд тавьчихсан. Тэгээ хүмүүс ингээд нэг юм сонин. Тэгээд нэг л сонин. Гэхдээ сүүлд юу яасан штэ. Нөгөө бас нэг Facebook мөг тэр буу юм яваадсэн чинь нэг юм KFC цэцэрлэгт хүрээлэн гэсэн нэг юм пост гэсэн чи хүмүүс юу вэ энэ KFC бараг цэцэрлэгт хүрээлэн авах гээд байгаа юм аа монтрыг амар шүмжлээд тэгсэн чинь KFC зүгээр нэг хүүхдийн тоглоомын талбайг цэцэрлэгт хүрээлэн дээр тогтчулж өгсөн байхгүй. Тэнгүүд одоо яг сүүлд одоо тэр нэг баахан яг үндсэн үүд хэсэг байгаа шүү дээ. Цэцэрлэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тэр үүд хэсэг чинь нөгөө баахан худалдаа үйлчлэгээ тэгэнгүүтээ сүүлд зөндөө олон шиний баригдсан байхгүй. Айгуу гой юмнууд баригдсан. Тэгээ тэрнийх нь нэг хэсэг нь болохоор яг тэр KFC-гийн хүүхдийн тоглоомын талбай гэдэг. Тэгэл KFC яг хөө мэдээж брендинг лээ. Нөгөө лого могон байгаа. Тэгтээ бас ингээд янз бүрийн ингээл хүүхдүүдийн суудаг, барьдаг, өсөрч хараадаг, ингээд бахан тоглоом байд юм бил. Тэг яг нөгөө яг тэнд очиж хүүхд тоглоулдаг хүмүүс яг гоё муухай сайн муухайг мэтгэл баг л та. Зүгээр гаднаас нь харахад бол бас болж шít. Тэгмүүд бас яг тэ хөөрхи KFC бас нэг мөнгө төгрөг гаргаад нэг олон нийтийн юм бас яасан л байгаа байхгүй. Хөрөнгө оруулсан л байгаа байхгүй тий. Тэгэл
Тэр за одоо шинэ парк руу буцаад ороход яг юу байлаа? Ямар хэсгүүд байлаа? Та хоёр сайн мэдчихэж байгаа хта. Тийм юу байсан? Хүүхдийн тоглоомын хэсэг нь ингээд 3-4 хэсэг юм юутай. Нэг нь болохоор дандаа ингэж авираад тэнд нь өвсөрдөг трамплинтэй юм. Нилээ юм одоо авирах, өсрөх жоохон хүүхдэд тоглохоор тийм юм юутай. Тэнгүүтлээ жоохон ингээ хажуу тийшээ болонгууд нэг юм хөрхэн бамбрууш баавга байсан ш. Тэр чинь гулсуур. Тэгээ гулсуур руугаа гардаг нэг тал нь шаттай, нэг тал нь ханны авиралтын юм шиг юм юмтай. Тэгээд тэр хэсэгт болохоор нэг юм хөөрхөн юм газ стейшн байсан. Модон. Тэгээд юм хоёр юм юутай. Тэнгүүтлээ нэг нь болохоор бензин, нэг нь болохоор газ байгаа байхгүй юу. Тэгээ яг юм хажуу талаас нь ингээд ингэнгүүт яг нөгөө нэг бензин колонки юм юуны модон. Яг юм нэг юм хөрхэн яг юм хүүхдүүдийн яц. Тэгээ манай хүүч нөгөө дугуйтайгаа очингуутлаа дугуунда бензин хийж ирчихсэн. Тэнгүү тэнд нь тийм яг нэг тийм хэсэг юм хүүхдийн юм нэг юм самбар байсан. Тэн дээр хүүхдүүд шохотойгоо очиж зураг зурч болмоор. Тэгээд нөгөө нэг алфабет байсан ABCD нэг бла бла бла. Тэгээд тэнд нь юм нөгөө нэг тоомо ингэж болохоор юм жоох юм одоо юм хичээл сурч болох маягийн тийм нэг юм хэсэг байгаа байхгүй бас. Тэгээд ийм нөгөө нэг дамжиж ингэж явдаг юм модон юмнууд энэ төр байсан. Тэднийх нь хийцэн гэхдээ дизайн нь амар хөөрхөн. Тэг яг нөгөө ийм гişгүүрнүүд дээр нь дамжаад ингэж явж болох. Тэнгүүд ингээ хажуу тийш харангууд айгүй олон төрлийн савлуурнууд байсан. Хифтэй цавлдаг, суудаг, хоёулаа ингэж суудаг, янз бүрийн хүүхдүүд бүр шавцсан байлээ тэр дээр. Тэгээд цаашаа болохоор арай илүү одоо нэг яг өсвөр насны хүүхдүүдийн нэг юм турник. Тэнгүүтлээ нэг юм цагирахтай нэг юм олсон нэг юм байдаг ш. Бариад ингээд дээш хаагаад ингээд хөл мөлөө наашаа цааш эргүүлээ одоо олимпиадээр ингээд байдаг да. Тийм нэг юм тийм цагиргаан тэнгүүтлээ бүр яг нэг юм жоохон юм том хүүхдүүдийн юу болов гэмээр юм турник нөө дээшээ мэш харвч мавч сунааж манад гар мараа сунааж манад тийм юм хэсгүүд юмнууд энэ төр байсан. Тэгснээ нэг юм урт юу байсан. Хүүхдүүд суугаад нэг юм нэг zipline шиг. Zipline юм л да. Тэгээ нэг талаас нөгөө тал руу ингэ. Тэгээ тэнд нь очиж нөгөө нэг инерцээр өөрийнхөө хүчээр очиж ингэж мөтлөө буцаад ингэ аваад ингэ хүрчихдэг. Тэгэхээр тэндээс унах юм бол доор нь ингэ ийм зөөлөн модны өртөснүүд бил. Өвдөхөргөө хөрхийн. Тэгээд бас нэг скейтбордын хэсэг байсан. Тийм, скейтбордын хэсэг байсан. Тэр бол бүр үнэхээр супер талт байл. Тэгээд уг нь бол нөгөө дугуйтай орох хориотой шүү дээ тэнд чинь. Гэхдээ яг харсан чинь хүүхдүүд нөгөө нэг дугуйтай байсан. Тэгээд манай хүүгээр авцсан. Тэгээ би ч одоо хүүхдээ тийм амар лаг дугуйгаа тэгэж нөгөө баланс байк шүү дээ жидгүү. Тийм амар ундаг гэж айгуу сайн ундгийг мэднэлтэй. Гэхдээ би бүр тийм амар гэдгийг мэдээгүй. Тэгсэн чинь бүр юм өмрөөч гэ. Тэгсэн чинь чам бүр амар трик харуулж байна. Тийм амар лаг байсан шүү дээ. Бүр тэгээд тэр чинь жоохон ингээд энэ талаасаа ороод ингээ жоохон хөнгөн одоо элементүүд нь хөнгөн тэгээ байнгутлаа цаашлахаараа нэлээ хүндэрх юм бил. Тэгээ дандаа тэнд скейтбордтэй хүүхдүүд ингээ гулгаад нарцаа. Тэрс манай Улаанбаатарч ер нь тийм скейтбордын албан ёсны тийм талбай байхгүй зү. Байдаг юм. Өстэй мэдхгүй өстэй скейт ундаггүй болохоор мэдхгүй. Тэгэл фантам дээр үждэг шүү дээ. Фантам дээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн тусна хэсэг байдаг. Нэр нэг тэнд нэг тийм хэсэг байдаг шүү. Тэгээд эхний өдөр нэг нэлээд одоо 10 эдтэй юм уу нэг хөө ихчээ энд аюултай шүү. Бид нэр скейттэйгээ цаанаас бүр ингээд амар хурдан усарч ингээд гарч ирдэг болохоор хүүхдээ чи харахгүй зогсож шүү гэх. Тэгээ бид хоёр гараад дараа нь маргааш нас бид хоёр очсон шүү дээ. Тэгээ байжсэн чинь би мэргэнд тайлбарлаад ийшээгээ жоохон аюултай ийшээгээ чи хүн харж агаад ингээд жоохон явчих. Гэхдээ энд дугуй харгалдаг гинэ гэд. Тэгээ цаадах чинь би тэгвэл ингээрээ явчаа гэж яасан чи яг цаанаас нэг хүүхдтэй мөргөлөөд. Хоёлаа унаад. Гэхдээ хоёлаа зүгээр. Тэгээ би угаасаа нөгөө манай хүүхд чинь болохгүй тээврийн хэрэгслэр тэр дотор байгаа болохоор нөгөө хүүхдээс баахан уучлахгүй байгаа чи яаж нээж ин хөлийг харъя толгойг нь харъя гар хөлөө хөдөлгөөд үзэгчийнхаа уцсны дугаарыг аваад үлдэхгүй яах вэ ийхүү гэсэн чинь за зүгээр энд дугуйж болтгүй шүү гэл тийчлээ. Тэгээд болтгүй гинэ миний хүүхс чинь мэрэгэн амар гарч ирж ингээ байжсан. Скейтер бой л болохоос. За тэгээд гэсэн дугуй шуудахгүй скейтборд оноо явах юм л та. Тэрийг бас айгүй скейтер бой гэдэг. За. Тийм хэсэг байсан. Тэнгүүд. Тэгээ ингээд хүүхдийн тоглоомын талбай гэдэг нэг том хэсэг байгаа даа тийм. Тэгснээ тэрний чинь энэ талд нөгөө нэг тоглолт болдог хэсэг байгаа. Тийм нэг юм суудаг тийм. Тийм дугуй нэг юм
Тэр юу гэж нэрлэлцээ байлаа. Нэг газрын зураг нь байсан тий тэр паркийн. Нэг том хид хидэн давхархтай ингээ хүмүүс тойроо суучж болдог. Тэгээ дунд голдоо нэг юм дугуй тайз шиг юм цаа. Тэгээ сүүл нэг нээлт гэдэг амар гой тоглолт болсон тий. Гой хамтлагууд ирээд бүр пик хүн суудсан. Тэгэл яг тэр тоглолтыг үзээл ингээл суужсэн чинь нэг юм гадаад точсон юм шиг санагдаж манагдаад шүү дээ. Ингээл амар гой ногоо тэгэл ингээл гой хөгчм яваал. Тэгснэ тэгснэ би чинь нэр Улаанбаатартай байгаа шүү дээ. Тэгээд тэр тоглолтын хүүхдийн тоглоомын талбай тэгээ ийшлэнгүүд болохоор яг тэр паркийн төв хэсэг гээд нөгөө амар өндөр нэг юм шоп. Тийм. Тэгээ сүүл нөгөө Монгол улсын талбай мандуулсан шүү дээ. Мандуулсан. Тамаалаа. Тэнгүүтлээ ийшлэнгүүд болохоор зүлгэн дээр сууж болдог хэсэг. Пикник хэсэг тий. Пикник хэсэг байлээ. Тэгээд зарим зүлгэн дээр нь гიშгэж болохгүй гэж бичсэн. Зарим дээр нь нэг хэсэг нь болохоор ингээд сууж мууж гიშгэж ингэж болохоор ингээд. Тэр хаваар нь тэр нэг юу байлаа нэг юм понд нэг юм жижигхэн нуур уснууд. Тий, нэг юм нуур усны хэсэг байсан. Дээр нь модон гүүр байсан. Нэг асар байсан. Нөө энийг сэрүүн асар гэж хэлээд тэр асар байсан. Тэгээд тэр яг суудгийн тэнд нэг юм хөшгөн одоо юм хөшгөн манан гэх юм уу? Одоо юу нэр юм өндөр тэнгуүтлээ тэндээс юм нарийн шигтэй усалгаа бууж ирж байгаа. Тэгээ холоос харангуут нэг юм хөшиг татцсан юм шиг усан хөшигч юм шиг. Хүмүүс тэр амар сторийн дээр хийгээдсэн чиг шүлэх зорилготой гэх юм уу? Тийм 0-наас би яг тэр хэсгүүд рүү юусэн очив юм байна. Би чинь эхний өдөр Тила бид хоёр уулзах га тэргээр жоохон нөгөө яг нээлт мэлт гэхээс өмнө тэргээр нэг тойрохтой тэр ус устай хэсэг мэсгээр явчаад тэгээд плейт хамаас ирчингүүтлээ маргааш тоглолттой гэж яг өдөрчин мэрэгэн бид хоёр тэргээр явж бахан тоглоод тэгээ маргааш нь хоёлаа очсон шүү дээ тий би ч 3 4 очсон шүү. Гэр гайгүй ойрхон болохоор тэгээд очиод байгаа шүү дээ. Юу энэ халзан ус чинь жоохон сонирн байт юм байна. Нэг сонь байн хүрэж үзмээр санагдав. За болчихлоо. Ингээ цагийг харчил зүгээр. Тийм нэг айгуу гоё талбай та хэд очиж амжааг байгаа бол очоорой. Өвөлч гэсэн ер нь бол айгуу гоё л. Тэгээ нэг гоё юм нь юу те бас нэг юм нохооны хэсэгтэй. Нохоотой хүмүүс нохоогоо ойчж болдог тийм хэсэг байсан. Тэгэхгүй нөгөө Улаанбаатар чинь нохоотой хүмүүс байнга ад үзэгддэг шүү дээ. Тэгэл ингээл хотгондоо хүртэл хүмүүс ингээд нохоогоо зүгээр 50 авч ивж болдгоо. Хүмүүс байнга ингээд ад үзчихдэг. Байнгын загнаас. Тийм байнгын загнаас ингээд нохоонууд нэгэ зүгээр нэг юм гэмт хэрэгтэй юм маш өрхөмт. Яа. Тэгсэн чинь тэнд тийм хэсэг гаргасан айгуу гоё юм бэлээ. Тэгээд яг тэр нэг юу байсан шүү дээ. Тэр нээлт гэж болоод тоглолт Монголд болоод. Тэгээд тэрнээс гадна бас давхар нөгөө яг нээлтийн үйл ажиллагаанууд гээд би яг нээсний өдрөөс нь хоош ингээд өдөр ингээ бахан өдөр товлцсон гэр хаб гэд байгууллага байдаг шүү дээ. Гэр хаб хамтраад айгу хөөрхөн тийм актив инэтүүд хийсэн билээ. Тэгээд нээсэн өдрийнхөө 2 дахь өдрөн ч үлээ өглөө нөгөө нэг зүлэгний хэсэг дээр бүндөө цуглаад йога хийж мэх хэсэг. Тэгснээ жижигхэн тийм хөөрхөн тэмцэнж бол амар хөөрхөн тийм цуврал үйл ажиллагаанууд болсон юм билээ. Тэгээд дараа нь яг тэр аль биесны нээлт гэдэг нь тэр тоглолт болсон юм шиг л. Тэгэнгүүт одоо ингээд ийм нөгөө олон нийтийн талбай энтер гингүүт чинь мэдээж ингээд гоё чөлөөт цагаа өнгөрүүлээд найзуудтайгаа хүүхдүүдтэйгээ ингээд очих нэг хэлбэр байж болж байна тий. Хоёрдугаартаас давхар яг тийм олон нийтэд зориулсан үйл ажиллагаа хийхэд амар гоё тийм талбар болчихж байгаа байхгүй тий. Тэгэл яг мэдээж зөвшөөрөл энтер авах зүйл байдаг багтаад яа тийм бол тий. Хэрвээ тийм маш олон нэг хамарсан юм хийх гэж байгаа бол парк маркасаас зөвшөөрөл авах л та. Тэгтэл ингээл одоо янз бүрийн тийм гоё урлаг соёл нь байна уу? Тэгээ боловсрал байна уу? Тийм юмтай холбоотой юм хийхэд угаасаа ингээд юм бодит физикал тийм орон зай угаасаа ялцчихгүй хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэнгүүт ийм гоё паркууд нэгдэх юм бол бас тэгэл тэрийгэ дагаал хүмүүсийн нөгөө бусд бие биетэйгээ холбогдож ингээд тий аз жаргалын гормоно ялгаруулах тийм гоё боломж байгаа байхгүй тий зүгээр нэг харахаар нэг зүгээр л парк юм шиг хэрнээ цаана ингээд асар амар ач холбогдолтой. Тэгээ наандаж одоо уг нь бол ийм парк ингээл энэ тэндгүй илбэг байдаг бол хүмүүс ингээл цааныхаа цагаар ядаж тэргүүр чинь зүгээр л нэг 5-10 минут
дамжин өнгөрөөд ч хамаагүй алхах ч юм уу жоох нэг суугаа явах. Тэгэнгүүт тэр хүний ажлын өдрийн мод хамаагүй өөр л авах бах тий. Өөр байна. Тэгээд илүү стресс нь багасна. Арай ингээд одоо зөвхөн харахад зүгээр л нэг паркийн сүртэй юм биш байхад байгаа байхгүй тий. Тэгээд одоо хоёлаа өөр хотод өөр хаана иймэрхүү парк байдаг, олон нийтийн хэсэг байдгийг хүмүүс ихэнх нь мэдэх бах, мэдхгүй бол бас сонирхоод авах. Нөгөө сүулт яасан шүү дээ. Би ч нөгөө өнгөрсөн жил намар нэг манай өвөө ирээд манай нөхөр байхгүйсэн. Тэгээ өвөөтэй манад нэг хэд хононгоо бит хоёр гадуур явж би өвөөд нэг Улаанбаатарын гой сайхан газруудыг үзүүлээгээд. Тэгэхгүй бол манай өвөө хөрх хамт ингээд ерөөсөө настай хүн болохоор тэгж өөрөө дураар гадуур дотор орж гараад чадахгүй. Тэгээд нэг Улаанбаатарыг бас нэг болохгүй бутгүй. Манай өвөө чинь тэгээд нэг хэсэг Америк руу аяг ирж очдөг байсан. Тэгэнгүүтээ ингээд Америкийг шүтцсэн тэгснэ ингээд Монголыгоо ингээд гिचүү гээд. Тэгээ би манай монголч бас гайгүй штэ өө. Тэгээ би ингээд Улаанбаатарт нэг хэд хэдэн юм парк марк тэгээ гэртээ ойрхон чинь ингээд цэцэрлэгт хүрээлнийг оруулсан чи өөд амар таалагдаад. Тэгэхээр би за тэгвэл өөр тийм очичхоор парк марк юу гэдэг үлээ нэг өвөг аваачи гэж бодоод. Тэгээд би яг ингээд бодсон чинь энэ цэцэрлэгт хүрээлэнгээс өөр газар олдохгүй байгаа байхгүй. Тэгээ би нэг Instagram дээр жийлээ бичсэн чинь хүмүүс тийм газрууд идэв штэ тийш очиж үзээч гэд над руу бичээд. Тэгээ цэцэрлэгт хүрээлэн байсан. Тэнгүүтээ нөгөө юу байсан? Мишель айгуу гоё. Мишель парк. Тэр амар хөөрхөн билээ штэ. Би тэгэхэд анхудаа л очиж үзсэн. Амар хөөрхөн байсан. Мишель айгуу хөөрхөн. Тойроод ингээд алхахаар бас нэлээд алхуулцдаг тий. Тийм билээ. Тэгээ намар энэ тэр айгуу гоё яг нэг. Тийм Мишель тэгснэ орчны хүрээлэн юу гчлээ нэг тийм нэртэй тий. Тэр болохоор нөгөө Мишель Экспогийн яг уртталт нь одоо туулгол дагуу байдаг. Тийм. Тэгээ дугуун замтай тий. Дугуун замтай. Тэгээд тэр чин бас юм юутай map дээр юм газрын зургаараа нэгдэх ойртох юм зогсоолуудтай. Тэгээ бас хоёр талд нь үлээ нэлээд том хүүхдүүдийн тоглох талбай байдаг. Тэр нь бас нэлээд хөрхөн тоглоомын талбай. Тэгээ тэр хоорондоо ингээд юугаар нь тойроод ингээд алхаа явахлаар бас айгүй сайн алхуулцдаг. Тэгээд яг ийм нөгөө байгаль дундаа яг ийм мод зодны ийм гол молоор ингээд алхаж балхдаг болохоор намар айгүй гоё. Тийм бахтай нэрээ шарлаад айгүй гоё. Тэгээ яг ингээд алхаа явж нэрээ намар очив. Тийм алхаад ингээд явж ангууд яг нөгөө нэг туул голынхоо хэсэг рүү бас очичдаг. Тэнд нэг ийм тавцсан маягийн юм ятсан. Тэгээд нэг юм сууж муудаг газрууд байд юм шүү дээ. Бас нэг хоолны газар. Та хоёр тэргээр нь алхсан уу? Алхсан. Гэхдээ тэр үед нөгөө эсвэл арай цэрүүхэн чулцсан байлуу. Жохон газрууд нь хаацсан байсан. Тийм зарим нөө үер муертэй хэсгүүдийн бас хаачт юм байлаа. Аюулгүй байдлын юмнас гэдэг. Тийм бах тийм. Тэгээд нэг дээшээ гардаг юм руу гарсан. Тийм. Тэгэхэд амар хөөрхөн байсан. Тийм. Мишель байна. Тэр чин тэгээд нөгөө юу тэрний Мишель тэр хүрээлэн хоёрын завсраар гэх юм уу? Одоо нөгөө нэг зайсангийн хөдөөж ахын сургууль штэ. Тэрний тэргээр ингээд орчдөг нэг юм алхахдаг дугууны замтай бас нэг юм зам байдаг. Тэгээ яг тэргээр ингээд алхаад ахлаар тэр Мишель дээр ирдэг. Нилээн бас урт юм зам баг. Тэр дугууны зам нь дугуун замтай бас хүмүүс алхаж салхилж болно. Тэнгүүд яг ингээд нэг талдаа гол дагцсан юм бургас мургастайгаа нэг талдаа бол яг ингээд байр орон сууцнууд энэ төр байгаа. Хаус сургуулиуд энэ төр байгаа. Тэгээ тэр бас нэлээд хөрхөн урт зам. Яг тэр нөгөө нэг зайсангийн оргил моргил хавцаанаасаа ингээд би яг хаагур салтгын санахгүй. Тэгээ тэргээр ингээд алхаал ингээд нэлээд хол ингээд алхаад ах юм бол тэр Мишелийн цэцэрлэгт хүрээлэн дээр ирж байна. Nice. Чи яг нөгөө нэг цэцэрлэгт хүрээлэнгээс Мишель Экспо руугаа ингээд гарч ирдэг нэг хэсэг байдаг шүү дээ. Тэрийг санаж байна уу? Тэр нэг үүд хэсэг. Одоо тэр яг нэг өндөр юунаас буугаад нэг гарч ирдэг шүү дээ. Тэнгүүд яг нэг зам байгаа. Тийш ингээд алхах юм бол зайсан руу гарах гэсэн үг байхгүй. Зайсан гэдэг тийш гараад зүг. Тэг яг ийм шулуун хүмүүс тэргээр хэр урт гэдгийг нь бол би мэдэхгүй байна. Бас нэлээд дуутай авдаг. Хүмүүс бас нэг хүүхдэд тэргэн дээр ягаад шулуун гоё ингээд хажуудаа ийм гол моллын чимээтэй тэгээд юм модтой тийм болохоор хүүхдээ түрээд ингээд алхдаг байхгүй. Тэр бас гоё юм тийм. Өөр явгийн цэцэрлэг түрээд. Яв тий. Бидний хайрт. Бид чи явгийн цэцэрлэг мөн ч өчтдөг байсан да. Баян бүрд шиг санагддаг шүү. Явгийн цэцэрлэг түрээлэн маань амар гоё мод ихтэй. Явгийн цэцэрлэг түрээлэн болохоор явуу хулангийн цэцэрлэг түрээлэн гээд юу 23 дугаар сургууль тий. 23 дугаар сургуулийн яг урт. Тий. Жижигхэн ч гэсэн юм нөгөө юутай усан фонтантай болохоор амар гоё идэх тий.
Одоо ингээл тэгээ тэр нь амар гоё ажилтیں۔ Ажилтдаг. Тэгээ хажууд талын айгуу сонь ажиллаад идэв ш тусна гэдэг. Усан зөөр юм биш. Хөөе нэр нөгөө 8 тэр бумын усан хөргөлөөр юу болсон бэ? Юу гэж ажиллаж идэв? Ой. Мэдхгүй би тийш очиж үзээгүй. Тэрэнд чинь скейттэй хүүхдүүд л авдаг скейтер гулгаад байсан. Тэр баг скейтбордын талбай гэдэгцэн биш үү? Барыг тэгсэн бол тий. Тэгээд явууч амар гоё мод ихтэй. Тийм тий. Айгуу гоё мод ихтэй. Тэгээ сандал ихтэй. Фантамтай, хоёрч фантамтай. Нэг нь яг нөгөө гол юм амар гоё үзэсгэлэнтэй юм. Канон дээр гардаг юм шиг фантамтай. Нэг нь болохоор нөгөө хажуутал нэг юм газраас ингэдэг. Дээш гэдэг. Тэр амар хөөрхөн тий. Тэр өстой гоё. Тэгснэ цаашаа яваад жүрүр. Тий. Би тэдч залуухан бахт их ордог байж лээ. Өдөржин шүнжин л тийм. Өдөржин шүнжил үнжидэг байлаа шүү дээ. Байдаг байлаа. Явуугийн цэцэрлэг төрөлн гоё. Нэрээ нөгөө юу тэнд нэг тийм газар өөтөө би бас явж байгаад очиж исэн. Нөгөө одоо ерөнхийлөгчийн их тэнгэрийн ам лөө. За. Их тэнгэрийн ам байгаа штэ. Одоо маршлын гүүр гараад. Тэгэнгүүт яг тент чинь нэг баахан шорлог морлог ингээ зам дагуу нэг юм баахан хоол мол хийж байгаа нэг юм машинууд ийдэж штэ. Мэдхүү. Уулын зам руугаа. Тий, яг уулын зам дагуу байхгүй. За. Одоо маршлын гүүр гараал тэгэнгүүтээ шууд уулын зам руугаа баруун тийш ирэнгүүт яг тэнд ингээ баахан тийм хуушуур шорлог морлог гэдэг байхгүй. Тэгээ яг тэр хэсгийг юу болгоцсон тийм парк болгоцсон юм билээ. Тэгээд ийм яг голын ирэг дээр гэсэн үг шүү дээ. Туул голын ирэг дээр. Тэгээд тэрийг айгүй хөөрхөн засч масаад ингээд бас нийслэлээс зассан юм уу та. Тэгэл ийм сарвч марвч хүмүүсийн суудаг те хүүхдүүдийн тоглоомныхон мэрс ирж ичиг сажиг. Яг хөө тийм амар про биш л те. Тэгтээ хөөрхөн тогтчулсан. Тэгэл хүмүүс тэндээс нөгөө шорлог морлог жижиг сажиг юм аваад тэр цэцэрлэг рүүгээ орол сууд юм шиг л хөөрхөн бас. Тэгээд ингээд яг гол руугаа яг тэр цэцэрлэг чинь бүр яг гол дээр хэрнээ яг хажууд бол гол харагдахгүй нөгөө баахан бот бургасан байгаад байгаа байхгүй. Тэгээд жоохон цаашаа алхах юм бол яг нэг юм одоо дек гэдэг лөө. Одоо нөгөө гол руу ингээд яг гол руу ингээд хажууд нь очиж харж болохоор нэг юм цогсдог хэсэг ингээд бас ингээд гүүр шиг юм барьцсан. Амар хөөрхөн. Наа чи гоё юм биш. Тийм тэр айгүй хөөрхөн. Тэгээд бас хүмүүс айгүй жоох хөвгтмөхтэй очт юм шиг үлээ. Яг бахан жоохон шорлогны л утаатай байгаа ч гэсэн. Шорлог гэсэн чинь шорлог идмээр санагдчихлаа. Би юу шорлог идээгүй юм биш. Хурлаарч. Плейн дээр нэг идсэн. Тэг өөр идээгүй. Түлхээд тийш явах одоо эндээс гараад байгаа. Очиж шорлог идэх. Өшөөхөн дуусгачаад ингэнэ л гэдэг тэгтэй. 30 минут за болсон бай. За ер нь баг манай Playtime-ийн подкаст шиг л бол юм болчих. Заваа тий. Тэг хэдэн парк ярьлаа тийм одоо болоо үсттэй. За бай. Бид хоёр явж мэтлээ. Өөр чи нөгөө нэг юу гэдсэн ш нь нуур. Тийм. Одоо ингээд яг бодонгоо саяны ярьсан бүх газрууд дандаа ингээд урагшаа байгаа байхгүй тий. Яг бүгдээрээ л юм урд зүг рүү. Тэгэнгүүт ингээд манай Улаанбаатар хот чинь яг нэг юм бабл болчиход байгаа шүү дээ. Яг хотын төв болон яг энэ урд хэсэг нь яг нэг юм хүрээлэлд орсон юм бабл нэг юм бөмбөлөгт орсон. Тэгээд яг тэр бөмбөлөг айгүй жижигхэн бөмбөлөг байгаа даа байхгүй юу уг нь. Тэг яг бөмбөлгөөс гарах юм бол ингээд Улаанбаатар ч амар том шүү дээ тий. Тэгэнгүүт одоо тэр бусад газар нь яах юм бэ? За бабл маань за бас овоо хөрхөн хідэн гоё паркт одоо дахиад нэмэгдээд нэг айгүй гоё том паркт болчлоо. Тэгээд одоо бусад хүмүүс яах юм бэ? Гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэнгүүт яг уу яг амар сайн хайвал бас зөндөө бидний мэдхгүй байгалах тий. Гэхдээ байхгүй ч юм уу гэхгүй. Яг уу айгүй сайн яг санаанд орж байгаагаар болохоор юу нэг юм мини митхийн нэг юм хоёр газар байгаа байхгүй. Тэр ногоон нуур гэдэг байгаа. Нөгөө Динжи мянгад хуучин бас яг ногоон нуур гэж л нэрлэдэг байсан юм уу да. Ийм ногоон анханасаа нуур байсан юм уу? Тийм, анханасаа нуур байсан билээ. Яг нэг юм хідэн нэг юм уул толгот ийм уул зур нэг юм жоохон нүх тийм газар. Тэгээд тэнд ус тогтцсон. Тэгээд угаасаа тэр чинь тийм яг жинхэнэ нуур шиг жоохон тийм тогтцсон юу болохоор нэг юм ногоон могоон ч байсан юм уу мэдэхгүй. Тэгээд ногоон нуур гэж нэрлэдэг. Тэгсэн чинь сүүлд уулын нуур гэдэг нэр өгсөн билээ. Тэгээ тэр амар хөөрхөн нэг ах өөрөө бүр санаачлахаараа тэрийг тогтчулсан байхгүй. Тэгээ тэр ах болохоор хин блээ дэ нэр мартчихжээ.
Солонгост нэг хэдэн жил ажиллаж амьдраад тэгээд буцаж Монголдо ирэнгүүтээ одоо тэр Солонгос ч одоо хамаагүй өндөр хөгжилтэй орн шүү дээ. Тэнд одоо юу өсөж төрсэн хүүхдүүд ингээд ямар газар тоглож ийн, ямар орчин цагаа өнгөрөөж ийн гэдгийг хараад Монголдо ирээд амар сэтгэл нөвцөн гэж байгаа байхгүй. Тэгээд шууд Дэнжимингад тэр ногоон нуур гэд тэр амар хог могтой ингээд хүмүүс нөгөө айгу хог мого хайдаг байсан газрыг өөрөө бүр бүгдийг цэвэрлээд тэгээд ингээд баг багаар ингээд өөрийнхөө карманаас ч гаргаал тэгээд энэ тентхийн дэмжлэгээр баг багаар төгчүүлсараад одоо бүр амар хөөрхөн болгоцсон. Тэгээд зундаа болохоор угаасаа нуур усан ингээд байж байгаа шүү дээ. Тэнгүү тэн дээр нэг жижигхэн баг зав хөөрхөн зав мавэрч яваад өглөө. Тэгээд өвөлдөө коток болгочдөг. Тэнгүүд ингээд амар олон яг тухайн орчных нь хүүхдүүд аяг хэрж байгаа шүү дээ. Хичээлээ тараал тэр хүүхдүүд амар хөөрхөн тийшээ яарч ирдэг гэж байна. Тэгэл котокт нь тэгснээ тэр юун дээр нь яг тэр нуурынхаа хажууд юутай нэг юм байшин одоо нэг юм хоёр давхарлууд нэг юм байшин. Одоо бараг тэр ах өөрөө ч үгүй юм мэдгүй. Тэгээд тэрнийх нь хоёр давхарт нь юм сургалт. Гитар. Тэгээд англи хэл мэл энтер заадаг. Тэгээд тэнд нь үнэгүй. Оо тийм үү. Тийм. Тэг яг хөө мэдээж одоо хүүхдүүд нэг ирээл болиол явал угаасаа багш нар нь үгүй л гэдэг баг л та. Тэгээ гол нь тууштай байх хэрэгтэй гэд. Тэг үнэхээр сонирхсан хүүхдүүд нь тэгэл очивол үнэгүй сурдаг гэж байгаа байхгүй. Амар хөөрхөн. Тэгэл тэр ахын хийж байгаа юм бол бүр ёо вау баггүй бүр нэг л хүн шүү дээ. Нэг л хүн. Байгууллага биш. Тэгээд юу яагаад сүүлд бас хүмүүстэй тэр угаас юм хийж байгаа хүний юу ингээл хүмүүсийн чихэнд хүрнэ шүү дээ. Тэгээд энэ тентхийн жижиг сажиг байгууллагууд, олон улсын байгууллагууд өдр бас чадхаар ингээл дэмждэг л биш үл. Тэг л баг. Тэнгүүд одоо тиймэрхүү одоо гэр хорооллуудад тийм гой юм яг юм олон нийтийн талбайнууд бүр асар хэрэгтэй байгаа. Харин тийм амар хэрэгтэй. Тэгвэл хүүхдүүд ингээд одоо юм нийгэмших, бусдаагаа ингээ хамт байх, шинэ юм суралцах. Тэгээд амар олон юмд хэрэгтэй байхгүй. Харин тийм. Тэгээд яг нөгөө нэг яг юм цэцэрлэгт хүрээлэн олон нийтийн талбай гэсэн зориулттай биш ч гэсэн нөгөө нэг баг хүүхдүүд тэгэж ойлгож очдог газар ч нөө иж хэдийн орон. Тийм. Тэгээд тэнд чинь бас янз бүрийн номын сан байна. Тэгээ бас янз бүрийн сургалт хаана нэлээ байршлаа. Одоо баг хид баригдсан байх хаа тий. Шар хаданд лавныг. Тийм яг тэр үндсэн байршлын нь санаж байна. Тэгээ дахиад нэмэгдээд л үү. Ямар ч тач орон нутагт мөрөн зүрэн тас баригдаад л. Тэгээд хүүхд хамгааллын төвтэй тэнгуут чи ингээд айгу хэцүү нөхцөл байдал байгаа хүүхдүүд тэнд мэнд ингээд одоо нэг гэсэндээ гудамжинд гарахаас сэргийлнэ гэх нь хайшин тий. Гэхдээ бас ингээд миний бодлоор одоо айл гэрч бай, хүнч бай, улсч бай ингээд урдах асуудал нь ингээд арай доктортой ойлгомжтой болох тусмаа одоо нөгөө нэг юм томоос жижиг рүү доторх юм нөгөө нэг нарийн детальны одоо юм жижиг сажиг зүйлстэй анхаарч эхэлт юм шиг санагддаг байхгүй. Хүн ч гэсэн тий одоо хүн үнэхээр ингээд өнөөдөр би юу идэх вүлээ, маргааш би юу идэх вүлээ гэж явж байгаа хүнд бол одоо тэр өөр нэг юм детальны зүйлсүүд нэх хамаагүй болчдөг штэ. Одоо яг юм хэцүү байгаа үед бол нэг хамаагүй болчдөг штэ. Тэнгүүт айл гэрч гэсэн ингээд за ингээд одоо энэ жил яах вүлээ, энэ сар яах вүлээ гэж байгаа айлт одоо нэг юм гоё гэрчтэд баримл байсан байгаагүй адилхан штэ, ялгаагүй штэ. Тэгээд илүү нөгөө нэг юм өнөөдөр маргааш нь илүү ойлгомжтой, хэдэн жилийн төлөвлөгөөн тогтвортой тий наандаж ингээд нэг юм орлого нь нэг юм тогтвортой ч юм уу байхлаар нэг юм хүн хамныхаа бөхсөлмөр санагддаг ч юм уу тий. Тэгдэм шиг надад санагддаг байхгүй. Тэнгүүд улс бас ингээд илүү уг нь хөгжих тусам энэ зүйлүүд рүүгээ илүү анхаармаарч юм шиг нэг талдаа. Нөгөө талдаа уг нь энэ улсын, энэ хотын иргэдийг одоо урд нь гарч ингэж түр чийлэн гэдэг шүү дээ. Авж явж илүү сайхан руу төхүүлэх, илүү сайхан руу ингэж ойртуулах чинь уг нь энэ улсын үүрэг шүү дээ. Энэ дотор амьдарч байгаа одоо иргэн бүрийг аль чадхаараа эрвэхээрээ тэгж явах ч уг нь энэ улсын үүрэг үстэй. Тэнгүүд амар сонио. Одоо жишээ нь Тайван улс гэхэд чинь газар нутг нь амар бага шүү дээ. Жижигхэн арал ихэнх нь ингээд ийм хөвч
уул байхгүй тэнд хүн амьдрах боломжгүй. Тэнгүү Тайпей хот ч өөрөө маш жижиг. Манайхаас одоо хэдэн 10 дахин илүү хүн амтай. Тэгснээ метроны 1 2 3 буудалд дамдаж цэцэрлэгт хүрэл юм байдаг. Тэгээд хаашаа л яасан тийм юмны цэцэрлэгт хүрээлэн, ийм юмны цэцэрлэгт хүрээлэн, тэр их сургуулийн цэцэрлэгт хүрээлэн гэл ингээл хаа сайгуул цэцэрлэгт хүрээлэн тэргээр хүмүүс одоо манайх нэг ганц цэцэрлэгт хүрээлэн талчил боо болж штэ хөрийн хүмүүс. Тэгэхээр тэнд чинь ингээд зүгээр хэд талхал байж байх ёстой юм байна. Байх ёстой юм. Тэгжээж ингээд хүмүүсийгээ илүү одоо ядаж тайван байхад нь те ийм одоо ажил амьдрал гэдэг юмнаас нараа нэг юм тэр улс хүмүүсээ бодож байгаа байхгүй. Тэр улс хүмүүсээ хайрлаж байгаа байхгүй. Тэр хот тэр хүмүүсийг хайрлаж байгаа шүү дээ. Ажлынхны стресснээс хуваалцчихсан гэж бодож байгаа амар хайртай байгаа байхгүй тий. Ядаж нэг юм модны сүудэрт байгдээ. Эсвэл тий гонигтэй хэцүү байвал нэг мод налаад суугдээ. Иш орж ирээд эморгдээ. Тий. Түлхэн дээр жоохон суугаад нэг юм байгалийнхаа энергийг авагдээ гэж бодож байгаа байхгүй тий. Тэгэхэд ингээд Монгол ингээд цөөхөн хүн амтай амар том газар нутагтай. Тэгсэн хэрнээ юусэн ингээд сонин тэгээд энэ хотод ингээд байдаг юм хотыг энэ Улаанбаатар хотыг Улаанбаатар хот болгож эн чинь одоо компани болгон өөрсдийн гэсэн нэг брендингтэй байдаг штэ одоо өнгө төрхтэй тий тэгэхэд чинь ус болгон ер нь бол хот болгон гэсэн өөрийн гэсэн өнгө төрхтэй брендингтэй байж аж тэр чинь ингээд ядчил наандаж гоё харагдана үсттэй тэнгүү тэрийг ингээд энэ хотынхаа ансамбл болж байгаа барилгуудаа ингээд нураачдаг тэг ингээд олигтой байж болох газрын авч цемтэлчдэг. Тэгээ мод байвал таарч чинь. Амар сонио ингээд нэг юм бүгдийн цемэнтлээд үлдсэн газар мод тарья гэж боддөг юм. Тэр шийдвэрийг одоо хинж гаргаад хинж яагаад гэдэг би бүр ойлгох болцсон. Тийм уг нь бол ингээд энэ улсыг ч авч явж байгаа, энэ хотыг ч авч явж байгаа. Энэ ингээд хүмүүсийн ингээд одоо энэ бас энэ урлаг соёлынх нь хүмүүс нь ч бай тээ. Хүмүүсийнхээ урд нь ингээд гараад арталтай байгаа зүгээр одоо би жишээ нь ийм юм санаа зовхгүй би зүгээр ажиллаа гэдээ амьдрмаар байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө санаа зовх хэвээр хүмүүс ингээд санаа зовоод ажиллаа амир байгаа байхгүй. Тэгэхгүй би энд ингээд бүхэл бүтэн подкаст хийгээл ингээд хүүхдээ сумааргүй байгаа байхгүй юу. Одоо тэгээд сонсох хүмүүс сонс. Одоо тэгээд загнал эхэлж штэ. Харин урлагийн хүмүүс амир гонхтой байдаг. Нэг юм Монгол кино хийдэг нэг залуу ярилцлага өгөөд баг асуулт нь бараг та нар яагаад юм тэнэг кино хийгээд гэсэн баха. Тэгсэн чинь ингээд гоё сайхан юм хийхлээр үзэгчд ойлгохгүй. Тэргээд дургуургээд. Тэгэхэд тэр чинь ингээд тэр хүн ингээд урлаг гэсэн зүйлээр суралцж байна гэдэг чинь тэр хүн чинь нэг юм хүнд гоё юм харуулна гэсэн юм хүүрэг давхар хүлээж байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Тэр хүн чинь ямар юм чихэх гэ байж хат нь чи кино хийгдсэн мааш. Анханасаа би кино хийн гэсэн байгаа хүн шүү дээ. Тэгэхээр чи нэг юм давхар юм би нэг юм үүрэг хариуцлагатай та гэдгээ ухамсарлаад уг нь хиймэр шүү дээ. Тэгэхгүй бараг ингээд хүндэн тааруулж хийж ин гэж аим шиг тэнэг кино хийгээд. За ингээд сайхан хадуураад хүн загнаа. Данч нэрийг мэдэхгүй байна. Тэр хин бэ гэдэг. Йоо, бүр амар халууцчлаа. Халуусаа төсөө бочлаа. Өсөө бочлаа. За баахан хүн загинчлаа. Одоо жоохон тайвширчлаа. Хүн загнаад бүр хөлс мөс гараад шүү. Эцэг сайг хөлсрөх хүмүүс байгаа. Яа. За өөр чин гоё газар идэг лээ. Өөр үү? Тэр нөгөө юу аа штэ нөгөө гэр хабын. Чи тэгжсэн би очиж үзээгүй. Тэр яг би тэр газар дээр нь бол очиж үзээгүй. Гэхдээ мэднэ тэр нэг гэр хаб гэдэг нэг гэр өргөө гэд монголоор төрөмс байгуулга юм уу? Тийм төрөмс байгуулга. Тэгээ гэр хороололт янз бүрийн ажлууд хийдэг. Айгу хөөрхөн байгуулга. Манай нөгөө дараа тэнд ажилладаг ш. Тэгээд гэр хаб болохоро тэр ч одоо бас сонгон хайрхан билүү, Баянголч билүү. Нэг дүүрийн хэддгээр хороонтч үлээ бас нэг гэр хороололт. Бүрийг нэг тийм олон нийтийн төв гэж байгуулсан байхгүй. Тэгээд тэр бол яг парк марк бол биш. Тэгтээ ингээд гэр өргөө олон нийтийн газар үлээ дээ. Гэдэг нэртэй. Йоо, найд болохгүй. Тэгсэн болжлоо. Йоо. Тэгснээ тэр
Юу лээ? Аль нэг юм уу гот. Цавьяас нэг юм уу гот. Яа нэг ойрд бичиг байгуу. Сонирн биш үү? Гоёно, гэтэл гоёно. За, тэгээд олон нийтийн төв. Олон нийтийн төвгээд байгуулсан. Тэгээд тэндээ болохоор айгу хөөрхөн яг л тэр бас яг тухайн хороодынхоо иргэдэд зориулсан юмнууд хийдэг байхгүй. Жижиг үйл ажиллагаан дээр зохион байгуулна. Тэгээд сүүл би нэг ямар хөөрхөн юм бэ гэж харж ирсэн. Нэг юм олон нийтийн хүлэмж гээд одоо өөрсдөө нэг юм жижигхэн ногоо могоо тарьдаг. Одоо нөгөө community garden гэдэг хоёулангийн яриад идэг. Тийм яриад идэв шүү дээ. Одоо ингээл ер нь намайг нөгөө Филадельфт амьдарч явах тас тийм community garden амирх байдаг гэсэн аахгүй. Тэгээд тэр чин community garden гэдэг чинь одоо олон нийтийн одоо оролцоотой хүлэмж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийг тарихад одоо тарж одоо тойглоход яг тэр гişүүд гэсэн хідэн хүмүүс олон айлууд ч юм уу те байгаа шүү дээ. Тэр бүх хүмүүс оролцсон. Тэгээд дараа нь тэр ургацаа бүгдээрээ хувааж байгаа. Тэгэнгүүт амар гоё. Нэгдүгээрт одоо тэр чинь хоол амар ийм essential хэрэгцээ. Давхар тэр чинь ингээд нөгөө хотол тэ олноороо хажуу айл хавиргах хүмүүстэй цаг хугацаа хамтдаа өнгөрүүлээд гоё юм яринга ногоо могоо тариа тэр ургацаа хурааж авчин гэдэг чинь цаана бас амар тийм чухал айгу гоё юм болоод байгаа байхгүй. Тэгээд би яг тэр филид байхдаа тэр community garden гэдэг юмнууд нь хараад вау ямар гоё юм гэж бодчихсон. Тэгээд тэр Филадельф ч юм болохоор нөгөө Америкийн зүүн эрэгтэйдэг баг хамгийн анхны нийслэл нь баггүй. Гэхдээ одоо болохоор одоо тэр Нью-Йорк эдгээр хажууд бол яг хөгжил буурай. Тэгээд гэхдээ нөгөө нэг айгуу жоохон тийм ядууралтай бодохгүй. Айгуу олон тийм хүмүүс. Тэнгүүтээ Америкт нөгөө амирх яриад идэг нэг нэршил нь food desert гэдэг одоо хоолны цөл гэж нэрлэлцдэг. Тэр нь юу гэхээр ингээд ерөөсөө хоол унд олигтой хоол хүнсний хүрэлцээ байхгүй тийм газрыг тэгж нэрлэдэг. Тэнгүүд одоо филигийн зарим газрууд ер нь food desert гэдэг байхгүй. Тэгэл ингээл нэг тийшээ нэг гудамд ингээл нэг байгаад дэлгүр мэлгүрлүүн орохоор тэгэл одоо ер нь манай жоохон сумын төмөвтэй адилхан заяа. Одоо ингээд шин хүнсний ногоо одоо жимс ногоо юу ч байхгүй зүгээр л зарж байгаа юм тэгэл арх чихэр шоколад. Тэгэл бичиг жимс. Тий. Тэгэнгүүт одоо яг тийм food desert-уудад ийм community garden гэдэг юм хөгжүүлье гэдэг жижиг сажиг төсөл хөтөлбөр юмнууд амар их явагддаг. Тэгээ би Улаанбаатар тэгвэл амар гоё юм байна гэд боддгийн. Гэхдээ одоо тэгэл тэр чин зүгээр л нэг хүмүүс ингээл нэг юм хийх биш. Тэр чин хүлэмж юм цаана ингээд амар мэдлэг туршлагатай. Тэгээ тэрийг ядаж нэг хүн ахлаад өмнө тийм юм тарьжсэн туршлагатай ч юм уу байх хэрэгтэй биш үү? Тэгээд нөгөө манай Монголын үлрэл болдог ч юм болдгоо ч юм уу. Гэхдээ зүгээр амар гоё санаа. Би нэг ингээд заримдаа нэг юм одоо би нэг өөр амьдрал нэг өөр карьер хөөгөөд гинт нэг өөр амьдралаар амьдрахаар бол бас нэг тийм карьерийг хөөвөл гоё юм болов гэж бодчих гэдэг. Тэгээ наадхаа нөгөө энэ тэнд тийм газруудыг хөгжүүлэхэд тусалдаг ч юм уу одоо мэдэхгүй. Миний нөгөө нэг мөрөөдлөө ярьсан чинь Райн та хоёрохтай айгу тавцаад нөгөө нэг айлог нэ газрынхаа дөрвөн булаандаа дөрвөн айл байгаад тэгээ дундаа community garden-тай бүх юмнуудаа шеэрлдэг. Тэгээ амьдрал амар гоё юм байна да гэд. Тэгээ би бас өөр амьдралаар амьдрмаар санагдах юм бол хотоос жоохон уйдах юм бол тэгэх баха гэж боддоо шүү дээ. Зүгээр энэ санаа тэгээд байж байгаа. Мэдгүй тэгээ амьдрал урт юм чи. Тэгээ болох байх. Байнга жилийн дөрөв уйлрал биш юмаа гэхэд ингээд лагера зуныхаа байшингуудыг тэгээд хийчүүл илүү одоо хүлэмжтэй хамтын нэг тийм маягаар хийчүүл бас айгу зүгээр юм шиг санагдтыг. Тэгэхгүй тэгээд бас 100 вон тэндээ ажиллаа ингээ байгаа. Тэнгүүд хажууд бас нэг найз ах байж байгаа байхгүй шүү дээ. Тэгээ ер нь нөгөө нэг юм аз жаргалын индекс гэж байгаа шүү дээ. Тэрний ингээ өндөр үзүүлэлттэй байгаа газрууд яадаг вэ гэхлээр ерөөсөө л тэр нөх хөршин холбоо сайтай. Монголоор бол одоо нэг голын айлууд хоорондоо ингээд амар холбоотой. Тэгэх тусам хүн ингэж нөгөө бивний
би биентэйгээ дэмжиж сэтгэл санаагаа хуваалцаж мэд мэдэж те хараа бараандаа тэгэж амьдрна гэдэг чинь ингээд хүнийг цаанаас нь л аз жаргалтай байлгадаг зүйл байгаа байхгүй те. Харин голын юу гэснээс нэг аюу олон жилийн өмнө бидний нөгөө нэг завхны идэрт очдог нэг бараг хамаатан болцсон айл байдаг байхгүй. Тэгээ бид нар нэг 100 очоод тэдний чинь тэгэл гэрийнх нь хажууд нь майхна байрал бөөнөрө хэд очдог. Тэгээд яг эдрийн голын хөвөндөө айгүй гоё газар байдаг. Тэгсэн чинь бид нар нэг очсон чинь тэр голын айлууд жилдээ нэг удаа нэг айланд дагаад одоо энэ жил танах дараа жил манах гэдэг ч юм уу. Тэгээд дагаад ингээд голын 7-8 айлаараа тэгэж найрладаг. Жил нэг удаа 100 хөөрхөн цагуудаа бид нар яг тэрэн дээр нь очиж таарад тэгсэн чи айгүй хөөрхөн ингээл нэг ямаага боож байгаа, хониороо хорхог хийж байгаа. Тэгээд айлууд нь бас эрэхтэй идэ цагаа юмнуудаа аваад ирж байгаа. Амар хөөрхөн. Тий амар хөөрхөн. Тэнгүүт бидрийг тэр найранда ураад тэгээ бид нар нөгөө салаад малаад дарсан ногоо могоотой байсан тэдрийгээ барьж ороод тэгээ найранд нь ингээд амар том гэртэн одоо тэнд байгаа хамгийн том гэртээ ингээд бөөнөрөө цуглаад тэгээд тэр голд амьдардаг нэг хамгийн настай нэг юм Harry Potter-ийн шилтэй нэг өвөө. Тэгэнгүүт ингээд найр ихлүүлж нэг өрөөл хийлдэг. Тэгээд тэр өвөө ингээд өрөөлөө хийлээд тэгээд найр ихлүүлж дуулдаг дуу. Эртний сайхан бахад тэр чинь нөгөө нэг хамгийн анхны Монголын төрийн дуул гэдэг лөө. Эртний сайхан гэдэг. Тэр дуугаар ингээд тэрийг дуулж ингэж найр эхэлдэг. Тэгээд тэр найр чинь бас ингээд амар юм жаягтай. Найранд дуулдгуу дуу гэж байна. Тэгээд ингээд найр болохоор тэр чинь бас ингээд нөгөө нэг баг хэмжээний арх явж байгаа шүү дээ тэр орчин тойроо. Тэнгүүт айгүй тэр чинь айгүй юу ингээд тархтай гэж юм ихгүй. Тэгээд юу яасан чи юм 2 хундаг яг анзаарсан чи 2 хундаг яваад байгаа байхгүй. Нэг нь болохоор ингээд нөгөө нэг яг ингээд уудаг хундаг. Нөгөөх нь болохоор тэмдэг тавьсан байсан уу эсвэл өөр өнгөтэй байсан нь мэдэхгүй. Тэр хундагыг авсан л бол дуулна. Яг бүр хинд ч ирсэн нөгөө хэд ч юм бүр ингээд яг юм уртын дуугаад дуулаа аим. Яа хөөрхөн. Тэгээ байжсэн чи нөгөө нэг тэгэл айраг майраг ингээд байж байгаа шүү дээ. Тэгээ айраг байгаа, шимээ арх нь байгаа, тэгээ яг зүгээр үйлдвэрийн арх нь байгаа ингээд ясан чи манай тэр юуны нэг ах жоохон согтохгүй юу. Тэгсэн чи хоёр нь ингээ яснаа биднээс хойчлохгүй гад нэг хөрхөн усан гараа манай энэ ингээ жоохон согтчиж бид нар ингээ аваад гарчаад ир яг тэгвэл гараа шууд эдрийн голын голтоо толгойг нь угаагаад нөгөө өнө нь ирүүл болцоороо бүр аргатай тий. Тэгээд ингээ яг ингээ нөгөө хүмүүс нь тэр одоо мал хууга ятсан цэгцэлцэн тэгээд ирээд нэг орой чингой гэж найрлаад зарим нь болохоор явцдаг зарим нь болохоор тэндээ хоноод тэгэл маргаашнаас нь бүгд сайхан үнээс айлтандаа гараад тэгэж найрдд юм бэлээ. Надад бүр амар сонирхолтой тийм хөдөөний тийм яадаг найр. Тэгээ бид нэр ингэж голоороо ингэж жилд нэг удаа 100-ны улиралтай харж агаад тэгээ идэ цагаан айлбахтай үедээ ингэж нэг айлаа ингэ дамжиж найрладаг гэдэг. Тэгээ голын цаад наад гэдгээрээ бас тэд нар чинь бас жоохон хоорондоо юутай. Тустай юм фракцтай. Голын цаад айлууд нь жоохон бас нэг юм угаад хоорондоо ямар юм яриатай нэг хөрхөн. Одоо тэр нэг одоо манайх нэг аялал хийж байгаа штэ. Райн аялал явцсан байгаа. Тайг руу. Тэнд чинь одоо бас яг тийм фестивал болж байгаа байхгүй. Яг олон нийтийн. Одоо өнгөрсөн жил бид тэдэг очиход тэнд яг тийм баяр болж таарад. Тайгын фестивал юм уу тий? Бүр цааны баяр гээд. Тэнгүүд тэр нь болохоор бүр ингээд зөвхөн айлууд өөрсдөө зохиож байгаа байхгүй. Бас. Тэнгүүд одоо яг баруун тайгын тэр айлууд бас яг нэг юм баруун тайхад минг булаг гэдэг цуслан байгаа байхгүй. Тэгээд угаасаа баруун тайхад тэндээ гарчдаг. Тийм бүх айлууд тэндээ гарчдаг. Тэгээд бүгдээрээ станцтай. Тэгээд за тэдэн сарын тэдний гадаа баяр болно шүү гэд. Тэгээд ингээд бүх ингээ хүүхдүүд чинь за тэгээд юу ихтэй тэнд чинь амар хийхэн байхгүй шүү. Тэгээд баяр болно гэж бүгдээрээ бөөн баяр болж байгаа байхгүй. Тэгэл айлууд тэндээс өөрсдийнхөө цаамаа гавчраал хүүхдүүд нь бүгд цаагаа унаал очино. Тэгэл тэнд чинь шууд бүртгэл за тэдэс дэш насны унах тэгэл бүртгэл тэгэл уралдаж муралтал за бүр амар хөөрхөн. Тэгээ тэрийг нутгийнхан өөрсдөө зохиож байгаа. Тэгээд өөрсдөө санаачлаад ингээ бүх юм хийж байгаа байхгүй. Тэгээд би тэд өнгөрсөн жил ямар хөөрхийн ингээд тэгээд энэ жил чадах айтгаараа нөгөө нэг зарим хүүхдүүдийнх нь уралтаанд нэг гарын бэлэг бэлдээгээд тэгээд нэг битэрч нөгөө захмах боо юм болсон шүү дээ. Тэгээд нөгөө хүүхдүүд жишгэн бэлэг цуглуулсан байхгүй. Тэгээд одоо юу асан мэдгүй одоо хүртэл тэрээ сүлжээгүй би ярьж чадаагүй л байна. Ямар тач баяр гоё болж байна гэж нэг сансрын утсаар над руу бичсэн тэгээд
бэлэг мэлгэ өгсөн юм уу гэ би ч нэг бэлэг мэлэг бэлдэж явуулсан юу болж байгаа гэл ингээл хүлээгээл тийм хай нааш ирж байгаа тий одоо. Тийм одоо л ерөн сүлжээр орж ирж байгаа бах. Тэгээд тэрүүн шиг яг нэг тийм одоо нэг юм олон нийтийн тийм юунууд бүр амар хөөрхөн тий. Тэгэнгүүт одоо гол нь тэр нь ингээл яг энэ гоё үнэн цэн энэ амин сүнсээ ингээд авч үлдээл байгаад байвал гоё. Тэгэхгүй одоо яг ингээл өөрчлөгдөөл бүр томроол одоо ингээл бид нар ч ингээд жуулч аваачиж шít. Тэгэнгүүт нөгөө хит амар commercial энтер болчул жоохон сонирхол та. Гэхдээ одоохондоо гоё дээр нь тэгэл enjoyд бол бэжий гэдэг. Тийм тэгээд тэгсэн ч гэсэн бас нөгөө нэг юу юм болов уу гэж бодлоо сая ярьж байхад. Хүмүүс ингээд нөгөө байгаа газар нутгийнхаа байршлаас байгаа өөрийнхөө одоо юм бүлэг нийлдэг хідэн гэрээрээ өөрсдийнхөө хэмжээнд бас ингээд бидний амар битггүйгээр одоо би бол тэр олон жилийн өмнө тэнд очиж тэр голын хүмүүс тэгэж найрлагыг мдээгүй бол тэг ийм юм болдог хөдөө гэдэг мэдгүй л байхаас тийм. Тэнгүүт ингээд Монголд байгаа өчнөө олон гол дагуу айлууд өөрөөсөө бас ингээд тийм байж л үүдэг бах тий. Тэр хинтээ рүү амар их адуучин наадам болд юм билий. Одоо нөгөө өнгөрсөн жил бас нэг очсон чинь одоо ингээд ийм том баяр наадмууд ч угаасаа ингээд цаг хугацаанд товлогдсон байгаа шүү дээ. Тэнгүүд одоо яг нутгийн тийм наадмууд болохоор ингээд сарын өмнө ч юм уу хоорондоо за тэдэн сарын тэдэнд тгий гээл ингээд шууд тэгээ мэдээлэл хийж байгаа чи яасан ч хурдан тарах тийм. Тэгэл хүмүүс адуугаа яг тэр нөгөө тэмцээнд оролцуулах гал аваад ирдэг. Тэгээ өнгөрсөн жил яг бас нэг хоёр судлаачтай хинтэд явж байхад амар аттай нэг адуучин баяр дээр таарад тэгэнгүүт ч одоо манай хамт судлаач бид нар чинь амар гоё юм болж байгаа байхгүй тэр баг өөр ямар ч жуулчин байхгүй бүр яг жинхэнэ цэвэр Монгол баяр болж байгаа байхгүй. Тэгээ яг зөвхөн нутгийнхан цуглалцсан. Тэгээд нөгөө юу болоод ийм одоо ингээл янз бүрийн ингээл нөгөө уурган шүүрж мөрөх тэгэл ингээл бараг л имнэг сургаад байгаа юм хайш ингээл 9 бүс амар жинхэнэ лаглаг юмнуудыг харуулж байгаа байхгүй. Тэгээ тэр болохоор юу байсан бэ гэсэн чинь тэр сумын нэг алдартай уяач байсан билээ. Тэгээд бурхан болцсон. Тэгээд тэр уяачийн одоо нэр нөгөө юу гэдгэлээ нэрмжит адуучин наадмын хүүхдүүд нь зохиож байгаа гэж байгаа юм. Тэгэл нөгөө энэ тентхийнхаа нөгөө яг адуучин баярт оролцдог хүмүүс ингээ яг нэг хэсэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл мэдээлэл нь шууд тараал тэгэл яг тэр товлсон цагта товлсон газараа уулзаал. Тэгэл тэр айл нөгөө айгу алдартай тийм уяач айл байсан болохоор амар их адуутай. Тэгээд ингээд нэг ингээл сүрэг адуу тэрнгээр ингээл яваад байгаа байхгүй. Тэнгүүд ч одоо тэмт чин зарим одоо ингээд уурга шүүрч юм уу яг тодорхой тэмцээнүүдэд тэр олон адуу бүгднийг нь ашиглахгүй шүү дээ. Яг л нэг тоотой хэдэн. Тэнгүүд тэнд нь амар залуучууд очиод нэг хитэг барьж аваад авчраал нөгөө тэмцээнд нь оруулаад. Тэнгүүд чин тэр адуунууд ингээл сүргээрээ ингээл бүр ингээ бараг огшиж байгаа юм чи. Тэгэл одоо бараг тэн зурагт мурагт телевиз ч байгаагүй. Бараг хинч битгээл нутгийнхан өөрсдөө тэгэл ярилцаал тэгэл тийм амар гой наадмыг л тэгэл тарчиж байгаа. Тэгэхээр аймаг сумд голын өөрөөсөө байгаа уламжлаа байгаа байхгүй тий. Би сая бодчихлаа. Манай хотынхан ер нь яадаг үлээ гэж. Манай хотынхан яадаг юм. Миний зүгээр санаанд орж байгаа хэдүүлээ найзуудаараа нэгнийдээ хоол идэх юм шүү. Тийм. Одоо жишээ нь манай Райн амар гоё хоол хийдэг байхгүй. Тэгээ хаяа энэ хоёр чинь хоол хийчээд гэртээ урддаг. Тэгээ бид нар ирдэг юм. Манай Тило бас тэгдэг. Тэгээ board game тоглох юм шүү дээ. Жагаас нэг газар суугаад нэг хоолунд идэл нэг пимби уугаал тэгэл board game тоглох. Найзында хоол идэх гоё юм байна гэхдээ. Тийм тий. Танад хоол идэх гоё, Тилогийн хоол идэх гоё. Манай бас хулан гээд найз байдаг. Бас яг дандаа октоодараа цугладаг. Тэгээ хоолоо хийцэн тэгээ бид нэр уух юм десерт юмнууд авч очдаг. Тэгээд амар олон шинэ найзуудтай болдог тэндээс. Одоо бид нар бол ингээд таньдаг найзуудаараа цуглаад нэг оройг хамтдаа хоол идээд юм яриад сонь сайхна хуваалцаа тоглоод ингээд байж байгаа салдаг штэ. Тэнд болохоор манай хулан өөрөө ингээд энэ тэд явж байгаа танилцсан эмэгтэй охтууд найзуудыгаа ингээд цуглуулаад хэдэн сарын хэдэн шүү гэж хэлчихдэг. Тэгээ очингууд ингээд би хизээч Улаанбаатарт өмнө нь таарж байгаагүй ингээд айгүй олон шинэ найзуудтай болсон шүү дээ. Тэгээд нэг орой ингээд халуундуулан хоол идээ салчингууд дараа нь ингээд энэ тэн таарахлаар айгүй гоё
Сая би тийм слайд тайм дээр бас нэг энэ таарсан. Сүн дахь дагаад таарад яг нөө Монгол гэр дотор тэгээ бас баах юм ярьцгааж байгаа. Хөрхөн. Тэгэд яг янз бүрийн тийм олон нийтийн гэвэлтгэл ивентүүд л юм байна да тий. Тэгээд дандаа л ер нь дотор тал байдал байгаа байхгүй ер нь. Угаасаа гадаа бай гэсэн нэг газар байхгүй ч гэж. Тэгмэд одоо энэ гоё шинэ парк юмнуудаа ашиглаад тийм гоё арга хэмжээ үйл ажиллагаа энэ төр. Хэдүүлээ чи олон жилийн өмнө явуудаа айгу тийм гадаа талбайд уулздаг гэсэн шүү. Тийм шүү. Тэгээ байж ч нэг нь гитартай ярьж гитард. Урд жижигэн тоглоом бол гэдэг юм шиг. Нэг орой байжсэн чи бид нар яваад суужсэн чинь хажууд нэг хоёр мөрөө хүртэй хүмүүс хэрээд тэглэв. Тэгсэн шүү. Баахан мөрөө уртж аваад яваад бид нар бүр тоолт үзэж аваад явсан шүү. Тэнгүүд түрүүн чи нөгөө нэг ингэж ярьсан шүү. Нөгөө одоо за хүлэмж гэлээ гэж утхад одоо тэрэнд чинь ингээд яг ингээд санаа тавьж байгаа яг нэг хэдэг хэсэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл одоо тэрийг өөр гадны хүн ирээд сүйтгэлээ гэж утхад манай ямиг яаж байгаа гэдэг байдлаар ингээ хамгаална шүү дээ. Тэгмэд олон нийтийн юм гэдгийн нэг давуу талч юм шиг сөрөг талч юм шиг юм тийм байдаг байхгүй тий. Одоо ингээд тэр шинэ Улаанбаатар парк чинь за Rio Tinto тохижуулсан. Гэхдээ одоо тэр чинь олон нийтийнх гэдэг зөвхөн Rio Tinto-г ажиллаж дор гэсэн үг шүү дээ. Одоо ингээд хүн болго орж болж байгаа. Тэгэхээр тэрийг одоо хэн хамгаалж ингээд яах юм бэ? Бас нэг хэрэг сонь тий. Одоо тэгээ нийслэл рүү шилжүүлсэн юм болов яасан бол мэдгүй тэрийг ёстой сонирхож мэдээгүй байна. Тэнгүүд одоо бид нар ингээд гол нь яг миний парк те гэдэг сэтгэлээр хандмаар байгаа байхгүй тий. Одоо тэр бүр гоё бүх юмнууд нь тэгээд мэдээж байнга тэгж байхгүй тэгэл зарим нь эвдэрч мэвдрэл юм тий. Тэрийг одоо тэгээд одоо нийлж байгаа застдаг юм уу? Эсвэл ядаж нэг айтайхан бие аваа явчих тий. Нэг бие эвгүй авч явж байгааг нь хүмүүс шаардлага тавьдаг тий. Яг өөрийн юм гэдэг талаас хараасаа тий. Тэгэд одоо яг тэрний нэг олон нийтийн тийм эзэмшил гэдгийн нэг одоо сөрөг юм нь одоо яг бодит жишээ нь одоо манай нөгөө бэлчээр хэлчихэд байна шүү дээ. Одоо энэ нөгөө олон нийтийн өмч хүн болгон эзэмшиж болно. Гिचингүүтээ за тэгтээ минийх биш юм чинь би яасан ч яадын гэдэг бас нэг хандлага гарах гэдэг тий. Тэгэнгүүт одоо энэ олон нийтийн парк марк ч гэсэн нэг тийм юмд хүртэх бас. Яг ингээл нөгөө хүмүүсийн ингээд нэг юм аминч нэг юм муухай зам. Одоо сая бид нар ингээ хөдөө явахдаа айгүй олон удаа байгаа газрынхаа хогийг цэвэрлэж. Одоо сүүлд яг ингээд цэцэрлэг өнгөрөөд хамгийн сүүлийн орой бид нар майхантай хоноо яхад хажуудалд майхантай хүмүүс байсан. Тэд нар тэгэл орой дуулж муулаад байсан. Тэгээ бид нар майхандаа ингээд унтж байгаа байхгүй. Тэгээ өглөө босоод ирсэн чинь нөгөө хэд майхнаа хурааж ирсэн. За хөдөлж байгаа юм байна гэд бид хэд болохоор нөгөө хүүхдүүд олонтой явж ирсэн болохоор өглөөний цаймаа шулмал энэ тэрэ гэж хүүхдүүдэд хооллолч зам гарахгүй болохгүй гэх. Тэгээд байж агаад нөгөө хитээс хойно хөдлөх болоод тийм ингээ харсан чи юм хоёр хайрцаг хог үлдээсэн байна. Та нарт үлдээж байгаа юм ааш. Бид аваа авсан. Йоо. Тэрийг одоо тэг хин цэвэр тийм гэж бодсон юм бол харин тийм хин ч ирэхгүй шүү дээ. Хин ч ирэхгүй. Тэр хог ингээд тийм газар ингээд амар их. Яагаад ингэ хүмүүс ингээд хөдөө хог үлдээдэг ингээд амар сонь. Тэгээ тэр нь хийсэл тэгэл хаасаагүй явна шүү дээ. Тэгээ дараа нь ингээд очих байгаль чинь л тэр хогтой чинь л одоо чи өөрийнхөө хогтой таарахгүй маа гэхэд чам шиг хин нэгэн хог тавьсан тэрнтэй чи кармагаараа тааргалуулна шүү дээ. Тэгээд ингээд яг хүмүүсийн буудалдаг ингээд барьдаг ийм газруудад ингээд амар сонь юм хог. Тэгээ тэрий чинь ингээд одоо жишээ хоолыг ингээд ууттайгаа ингээд төмсөг те хальснаа нуутан дотор байхад нь тэрийг чи агуулаад тэгээд багтаагаад тэр машин дотор байгаад яатсан юм бол тэр хальсыг ингээд уутанд хийгээд ингээд хог болцсон юм бол машин багтахгүй гэсэн ойлголт байхгүй. Харин ч багассан байгаа шүү дээ тэр чинь. Идэж угаад. Миний хальсан хатах гээд. Цон хонгойлгцсан чинь хашил орч ирээд хашил орч. Тэгээ болчиход байгаа зү. Гол нь. Тэгээд тийм амар сонин юм зүгээр байгаа орчиндоо хүмүүс ингээд амар сонин хайргүй байна л да. Яг нөгөө өөрөмсөг хандахгүй байхгүй. Хүн хизээч өөрийнхөө амийг тэхгүй л байхгүй тий. Тийм дотроо хүн тэхгүй шүү дээ. Эсвэл гэртээ тэгээд идэг хүмүүс юм болов. Хог могоо тэгээд гэртээ хайчдаг. Тийм одоо жишээ гэртээ ингээд байж байгаа сандал мандлынхаа хөлийг хуглангуутлаа тэр чигээр норхгүй шүү дээ хүн. Тийм. Тэгээ хүүхдүүдээсээ суралцах хэрэгтэй шүү дээ.
Хүүхдүүд амар заадаг шүү дээ. Манай хүүхдүүд бол одоо намайг бол байнга загнасан. Орц руу орлоо би ч нэг хэсэг байнга нөгөө хойноос нь хог түүж явдаг. Яагаад энэ хин хог хаяад аа? Энэ юу хогийн? Хоёлаа нэг хаяа гэл мэрэгэн чи өөрөө хог түүгээл хогийн савнд очиж хийн. Эсвэл орц руу орлоо хог байх юм бол загнана. Намайг загнана штэ. Тэгээ дээр нөгөө нэг тэр шинэ парк руу юм унтсан байсан чи тэрийг хийнэ гэдэг. Тэрийг засна гэдэг. Битүүр тэгээд засч чадахгүй болохоор за энэ цэцэрлэгийг хардаг ах эгч нарын засах баха мэрэгэн ч бүргэв нэрэн зассан болов. Мэдгүй. Тэгээ яагаад энэ ингэсэн? Яагаад энэ ингээд эвдэлцэн? Хин эвдэлцэн? Яагаад энийг эвдэлцэн? Одоо энийг засна гэл ингээд лаарч штэ ёо. Тэгэл тэрийг одоо нөгөө нэгэнт би чин ингээд юмыг одоо хог хаяхгүй юмдаа юм арвтай юм яадаг хүүхдтэй болох гээд ингээд хичээж байгаа болохоор тэгэл би засан шүү дээ. Би чинь засварчин хүн шүү дээ. Дээр тэгцэл явчихсан. Тэгээд бид нар ингээд өөрсдөө байгаа юмаа ингээд илүү гоё байлгахыг бид нар л хийх байхгүй тий. Тэгээд хүүхдүүдээ илүү тийм юмд сурахыг бид нар л сургана. Тэгэхгүй тэгээд хүмүүс бас айгу юу л байна л та. Хүмүүс өөрсдөө айгу юмдаа хайргуул байна л та. Харин тийм. Тэгсэн мөртлөө ингээ гадаадад очихоор амар соёлтой хүмүүс болчихсон шүү дээ. Тэр нөгөө бусдыгаа дагаад тэгж аахгүй. Бусд нь нөгөө нэг дийлэнх олон хоороо нэг арай соёлтой үйлдэл гаргаад ангууд. За бас арай орктод яах юм бэ гэж бодд юм шүү. Тийм үү яа. Тэгэнгүүт энд нөгөө нэг бүх хүмүүс орктод хар за би орктсон ч яа гэж бодд юм шүү. Монголын хэл дагаад бүгд тэр аюу сүрхий очролтой хүмүүс болчдөг юм. Амар очролч мачрлаа. Тэгэл ороод ирэхэр болох байлчдаг. За баг бит хоёрын ярих юм болж байгаа юм шүү. Бит хоёр ер нь бол марк ярьжсанаа сүүл рүүгээ юу болоо. Тийм ер нь тэгэл өөр юм ярьж ивэл ер нь манай подкаст мөн гэсэн. Тэг нөгөө яг play time дээр чинь тэг нөгөө бүр ингээ бие барьсараа тэгч чадаагүй. Өөр юм ярих, сэдвээсээ хазаах, голд нь хүн загнах ямарч боломжгүй. Тэг энэ бүгд ингээд яг манай подкаст л. Манай подкастын шинж тэмдгүүд байж байгаа хоолой чангаж мангаа. Ингээд ширээ зогч өгчтэй. Амар тачхимтал инээж минь. Би амар хүсээр оролдоод байгаа. Тэгсэн оролцсон гэж загнуулаад. Ариун золын хамранд хөлрөөд. Сайн халуудсан чинь нүдний шилнийхэн дудар тавсан. Мөндөө. Одоо энэ дугаараа тэгэл маргааш шууд цацна. Тэ? Тэгэн шүү дээ. Одоо ч бид 19-нд бичиж гин маргаашийн дугаар. Маргааш чадвал өглөө орох байх. Үгүй л өдөр орох байх тий. Тэгээ одоо нэг хэсэгтээ яг 10 хоногоороо дугааруудаа хийнэ. Сайн нэг юм жоохон зуны нэг юм амралт болчлоо. Уучлаарай. Зуны назгаарлалт болчлоо. За тэгвэл өндөрлөх үү? Тэг хүү. Тэг. Тэгээд олон нийтийн талбайд хайртай байгаарай. Аргантай байцгаая. Энийг юм социализмын үеийн нэг юм өрөө юм аа шүү дээ. Хогийн саунд хийцгээе. Гэтэ яг тухайн энэ төр социализмын өрөөнүүд ихтэй бас айгу зүг байсан бохоггүй тий. Хүмүүсийг айгу айтаахан байлгадаг гэсэн бохоггүй тий. Тэгээд ингээд хуучнаасаа бас сурах юм аваад үлдэж урагшилж ямир шүү дээ тий. Одоо тий эрхчил гэх нөгөө шинэ парк ядаж нэг айтаахан авч үлдээ манайхаа. Тэгвэл тэрийг баг яа өөрсдөө авч явж байгаа хаа. Тэрэнд засвар үйлчлэгээ. Тэгэл одоо наандаж тэр хог могийг цэвэрлэх юм гарна шүү дээ. Гүүл үтэ одоо бариад өгсөн нийслэлтэй хүлээлгэж өгөх үү. Тэрх юм болов уу? Тэр ч одоо тэгэл нийслэлийн газар нутаг үсттэй. За мэдгүй. Тэгвэл жоохон халтайхлах таа гэсэн. Муухай те. Голт нэг байшин барьсан байх вэ те. Йоо, яг нэг далбай байгаа нэг том шум байгаа шүү дээ. Тэн дээр нэг өндөр юм орон сууц зарцэл. Тэрийг амар метр квадрат нь 10 сая. Дараа үйлчлэгээний төлтэй. Офисын барилга ч юм уу хаширч тийм бид нар ёо. Гэхдээ нэрээ тэгвэл бас гайхгүй. Аа. За тэгтээ тэгээ гоёор байх хаа итгэлтэй нэ. Байлгацгаая. Тийм гоё хахад одоо тэгэл бас бидний оролцоо хэрэгтэй ах. Хажууд ч хүн ингээ соёлгүй боловсралгүй тэнэг мангар мал аж ахуй шиг зангаргаад байвал загинж чаач. Сайхан загнаад ичтэл нь нүүр их газаргүй болтол нь шаардлага тавиа загин нэгэн дээр шаардлага тавьдаг байх юм бол хэрэгтэй. Гэхдээ хаач манай Улаанбаатарч ч арай гайг болоод байгаа шүү дээ тий.
Тэгээ бас нэг ичих булчирхаа нарай ажиллаад ам шүү. Тэгэхээр нэг юм зарим тохиолдолд жоохон шаардлага тавьж явах хэрэгтэй биш. Зарим хүмүүсийн чи ичих булчирхаа нь өөрөөс нь хичээд алгуулсан гэж. Хичээд бүр зүгтцэн. Тэ. Яа, яаж энэ ичих булчирхаа байна гэдэг. Энэ готой ингээд. Тэгээ жоохон тийм хотоо гоё цэвэрхэн байлгаа гэвэл жоохон ааштай маштай л байжсэн зүгээр шүү. Би бол тэгэл хэлчихдэг шүү. Хүүе сайн байна уу та гэж хэл. Хүүе гэж. Яна амар хөвшөрсөн чи ингээд нэг юм амар ааштай юм болох юм шиг санагдчихлаа. Гэхдээ би одоо наадахтай чи яг хүлэн зөвшөөрсөн шүү дээ. Одоо нэг ааштай мааштай айхтар байхгүй бол ерөөсөө хүмүүст дээрлэхүүлээд ингээд ерөөсөө хүмүүс зэлгүүлчих гэдэг шүү дээ. Айхтар гэдгийг гэхдээ яана гэсэн үг юм. Айхтар гэдэг нь яана гэсэн үг юм. Одоо нэг юм хэл яриа хүй хай маа гэд текст юм шүү. Одоо би ч сүүл нэг имлэг ороод ингээл янгууд хүй хай маа гэж жоох нэг юм ууртаа нэг юм энд нэг хүн байна шүү маа шүү гэдэг юм одоо мессеж өгөхгүй л бол ингээл игнор додах шинжтэй. Тэгэл нэг жоохон хүй муу гэдэг нэг юм ааштай авгаа ирсэн байна гэдэг нэг мессеж өгчүүл хүмүүс чинь өө гэл ингээл яана хойлаа. Хөтөлцөөл нэг муухай ааштай хоёр бай те. 70 мал настай хоёр ааштай гэсэн. Тэг бахаа уусаа яад. Нээлэн. Подкастн дээрээ тэгээд бүр өөр хүмүүс сонсохгүй л подкастн дээрээ тэгээд зууж штэ. Гэхдээ яг ингээд жоохон ааштай мааштай шаардлага тавьж маад яхахлаар ингээд хүмүүс амар соно. Би ойрд ингээд амар соно. Хүмүүс намайг нэг юм зарим нэг хүмүүс нэг юм би муу хүн юм шиг мэдрэмжийг ингээд надад зөрүүлж төрүүлээд амарсан надад. Би муу хүн юм шиг. Би ингээд юм үг хэлж үйлдэл хийж шаардлага тавьж ч юм уу одоо өөрийнхөө төлөө жоохон байснараа ч юм уу эргүүлээд ингээд тэр хүний өгж байгаа хандлага нь vibe нь ингээд би ингээд өөртөө би нэр ямар сонь муу хүн бэ гэсэн мэдрэмж авах хэмжээний нэг юм сонин. Одоо миний бодлоор энэ хүйсэн дээр амар мэдэгддэг байхгүй. Одоо эрэгтэй хүмүүс бол ингээд шаардлага тавиад юм хэлүүлээ. Болж ийн. Эмэгтэй хүн хэлэхээр нэг ааштай авгаа болчдөг байхгүй. Жохон юм байж. Амар ядаргаатай. Ядчихтал ингээд намхан болохоор ингээд жоох юм байж гэл. Тэгэл би болоо нийгэм тийм чи яа тэгвэл одоо ааштай авгал болохоос. Тэгээ эрэгтэй хүн биш юм чи. Тэгэл эмэгтэй болол төрсөн тэгээ. Би ч нэрэ би хичээж аваа том болоод би аймгийн арслан болно. Би бүх болно гэх юм бол Монголд айгүй айтайх амьдрах юм шиг байна. Би улсын зам болно. Улсын зам тиа гэж. Би том болж байгаа би бүх болно. За өндөрлөө одоо бүр утгаа алдлаа. За уушлаарай. Хаалт лээ бай. За бай.